За сайн байцгаана уу. Өнөөдөр шинэ дугаар та бүхэндээ хүрч байна. Тэгээ өнөөдрийн зочин болохоор манай найз сэтгэл судлаач эмэгтэй байгаа. Тэгээд бид хоёр энэ сарын хүрээнд хайр гэсэн сэдвтэ бас сэтгэл судлаач хүнтэй яг мэрэгжлийн үүднээс ярилцаа суувал гоё юм болов уу гэж бодоод урьсан ч хайрын зөвшөөрсөн. Тэгээд манай найз өөрийгөө танилцуулнаа. Би болохоор сая хэлсэнчлэн сэтгэл зүйч мэрэгчлээ, сэтгэл судлаач мэрэгчлээ яг мэрэгчлэрээ 13 оноос хойш ажиллаж байгаа. Гэхдээ өнөөдөр ярих байгаа сэдвтэй холбоотой хосод зөвлөгөө өгдөг ч юм уу яг хосын терапист бол биш. Гэхдээ ажиллаж исэн салбар маань болохоор гэр бүлтэй илүү холбоотой. Хүчирхийллийг даван туулж байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүд, ер нь тэр гэр бүлд илүү эрүүл, дарамтгүй харилцаа бий болгоход чиглэсэн төслүүд болон эм сэтгэл зөвлөлтийн дээр ажиллаж байна. Тэгэхээр яг нөгөө нэг хувийн зөвлөгөө өгдөг ч юм уу, яг энгийн одоо нөгөө нэг за энгийн асуудал гэж ч байх вэ те. Ер нь бол тэр гэхээсээ илүү дандаа нөгөө нэг даван туулж байгаа хүмүүсийн тийм төсөл дээр ороо явдаг болохоор бас нэлээд судалгаа талдаа за тэгээд бас айгу уул сууртай тийм зүйлсүүд бид хоёр ярих байхаа гэж бодож байна. За тий өнөөдрийн бэлдсэн зүйл маань бэлдсэн юу ах вэ? Манай даваал бэлдсэн л дээ. Би ч нөгөө нэг хуруу нэмэхээр хушуу нэмдэг хүн болохоор. Тэгээ өнөөдрийн сэдв болохоор илүү яг нөгөө нэг гэр бүл болсон хүмүүс, гэрэлсэн хосууд тэгээд тэр гэрлэлтийг илүү яаж удаан хугацаанд юутай авч явах вэ? Илүү сайн авч явах вэ? Энд чинь бас ингээд нэг төрлийн ажил хөдөлмөр болчиход байна шүү дээ. Тэгээ угаасаа л одоо хайрчин хөдөлмөр гэж бүгдээрээ ярьдаг те. Тэгээд яг тийм талаар мэдээлэл өгөхөөр 7 зүйл бэлдсэн байгаа. Тэгээд энийг манай дагаа болохоор өөрөө уншсан номноосоо төвөрлээд авсан. Тэгээд энэ юуныхаа талаар нэрээ сайн тайлбарлаж өгөх үү? Ямар судалгааны юу бэлээ те? Энэ нь 1980-аад онд Готман гэж гэр бүлийн хамт эхнэр одоо нөхөр хамтдаа им хайрын лабораторийг Вашингтоны их сургуульд байгуулад тэгээд тэр хайрын лаборатори гэдэг нь юу юм бэ гэхээр хосуудыг унтахаас 0 орохоос бусад бүх үед ингээд нөхцөл байдлын рекорд хийж аваад тэгээд тэрэн дээрээс 3,000 хос дээр ажилласан байгаа. Тэгээд энэ 3,000 хос дээр урт хугацааны ингээд ажиглалт хийгээд ярилцлага хийснийхэн дүнд одоо хүртэл энэ онол нь ажиллаж байгаа. Тэгээ гэр бүл амжилттай буюу ад жаргалтай сэтгэл хангалуун гэр бүлүүдэд юу байд юм бэ? Яавал ийм сэтгэл хангалуун байж болох юм бэ гэдэг энэ онолыг гаргаж ирсэн. Тэр онолоос өнөөдөр бид хоёр болохоор бат бөх гэрлэлтийн байшин буюу энэ 7 зарчмыг хадгалсан 7 давхартай байшингийн тухай ярина. Тэгээ үүний дараа ер нь яг ямар зүйлсүүд түгээмэл байхаараа гэр бүл салах магадлалыг нэмэгдүүлээд байгаа юм бэ гэсэн ийм хоёр эерэг зүйлсийг нь бас эднээс зайлсхийх ёстой гэсэн тийм 4 зүйлийг нь ярих нэ. Тэгээд энэ Готманы судалгааг яагаад бид хоёр энэ авчирсан байгаа вэ гэхээр ерөнхийдөө хосын сэтгэл засалт нэлээ ийм улс суурьтай судалгаанд суурилсан гэж үздэг. Тэр зөвхөн тэр хайрын лабораторитой зөвхөн бичлэг хийгээгүй тухайн хосуудад ийм физиологийн үзүүлэлтүүдийг хэмжсэн байгаа. Зүрхний цохилтыг нь, цусны даралтыг нь гэд бүх үзүүлэлтүүдийг нь хэмжээд тэгээд дараа нь тухайн үзүүлэлт ингэж ихсэж багасж исэн үеуд дээр нь бичлэгийг нь хосуудад үзүүлээд энэ үед чамд ямар мэдрэмж төрсөн бэ? Ямар бодол төрсөн бэ? Юу болсон юм бэ гэж нөгөө хүнээс асуугаад тэгээд тухайн гэр бүлүүд дээр 20 жилийн турш юм урт хугацааны ажиглалт хийгээд жил болгон уулзалт хийгээд ер нь амьдралын процессыг ингээ хараад исэн гэсэн. Тэгснийхээ үндсэн дээр за 20 жилийн дараа ч сэтгэл хангалуун байгаа, 10 жилийн дараа сэтгэл хангалуун байгаа гэр бүлүүдэд энэ зарчмуудыг өөрсдөө ч мэдгүй хэрэгжүүлт юм байна. Гэснээ 7 болгоод энэ яг бат бөх харилцааны байшингийн 7 юм давхраа. Энэ 7 байж байгаа гэр бүл ядаж нэг нь байхгүй ч юм уу байж болно. Гэхдээ дийлэхдээ энэ 7 байгаа гэр бүл илүү сэтгэл хангалуун байна гэж гаргаж ирсэн. Тэгээд хөөхөн санагдсан юм нөө өөрсдөө ч мэдгүй хэрэгжүүлдэг гэдэг нь айгу гоё байгаа тий. Заавал одоо ингээл бас нөө юу яадаг шүү дээ.
янз бүрийн ингээл сэтгэл зүйчдийн ч юм уу эсвэл ингээл янз бүрийн хүмүүсийн зөвлөгөө ингэчээч тэгчээч гэл тэгдэг те ингэчээч болтгоо мөн тэгчээч болтгоо мөн ингэчгээр амар юу байдаг шүү дээ гэдэг юм уу тэрийг ингээд хичнээн ингээд сонсоож мэдсэн ч гэсэн яг амьдрал дээр буулгаж хэрэгжүүлэхэд нөгөө нэг гэр бүл болгоны кейс өөр хүн болгон өөр байгаа дээр тэгдэм үү эсвэл яг нөгөө нэг одоо ингээд амар сайн ярилцаач гэл тэгдэг те ярилцах чухал мэдэн гэхдээ нөгөө нэг ярилцсан гэдэг чинь өөрөө нэг юм нөхцөл бүрдчихэж ярилцах үе байна. Заримдаа бүр юм ярилцахч боломжгүй үе байдаг те ярий гэж хичээсэн ч гэсэн болтгоо. Тэгээд яг одоо мэдэж үлдэхлээр одоо хүмүүсийн зөвлөхөх ч юм уу эсвэл ингээд айгүй юм бодож байгаа л хэрэгжүүлээ гэдэг юм а өөрөө мэдэж нөгөө нэг амьдралдаа хөвшүүлээ гэхлээр зарим тохиолдолд болтгоо те. Тэгээ энэ долоо болохоор айгүй хөөрхөн хүмүүсийг ингээ олон жилийн турш анзаараад ярилцаад тэгээд амьдралаас нь ингэж гаргаж ирсэн. Тэгээд өөрсдөө ч энийг хийдгээ мэдэхгүй. Гэхдээ айгүй хим нийтлэг тийм энэ долоон зүйл байвал зүгээр гэсэн тийм юу байлээ. Тэгээд одоо эхнээс нь хийдүүлээ. Айл ингээд багаас нь эхлээд ингээд дэвшлэх үү. За тийм. Энэ одоо ингээд байшингаар зүрлвэл байшинд хамгийн чухал нь юм даацын хан. Энэ даацын ханыг 7 давхраасаа тусад нь авч утсан байгаа. Даацын 2 талын хантай тэр 2 ханыг юу бүрдүүлдэг вэ гэхээр итгэл тууштай байдал. Тэгэхээр гэр бүлд ямар ч цаг хугацаанд явж исэн энэ хосын харилцаа яаж жөрнж исэн даацын хан бат бөх байх тусмаа дотор байгаа давхрууд маань норохгүйгээр энэ байшин эм тэгш сайхан болно гэж үзэж байгаа. Тэгэхээр итгэл гэдэг нь зөвхөн тэр хүнд итгэх итгэл биш. Амьдралдаа итгэх итгэл, энэ харилцаандаа итгэх итгэл, бит хоёр хамт байгаа гэдэгт итгэх итгэл. Ер нь бүхэлдээ бит хоёрын харилцаанд итгэх итгэлийг бүхий л үеүдэд ингээд тордож авч явах тухай. Тэр нь бүхий л үеүдэд энэ саяны одоо бит хоёрын дараа ярих 7 зарчмаа тууштайгаар хамтдаа хэрэгжүүлж авах. Юу гэсэн үг юм бэ гэхээр бид хоёрт энэ 7 долуулаа байна. Болцсон байна. Бит хоёр сэтгэл хангалуун байгаа юм байна. Гэд энэ харилцааг одоо за болчлоо гэд орхих биш. Байнгын цаг ямагт тууштайгаар энэ харилцаанд анхаарал хандуулж байгаа. Тэгэхээр энэ 7 маань долуулаа мэдээж ингээд эхлээд энэ гэсэн давхруудтай байгаа боловч бүхий л цаг хугацаанд жижиг үйлдэлээр энэ давхруудаа батжуулаад явж явах тухай. Энэ 7-ыг том зүйл биш, айгүй жижигэн зүйлсүүд байгаа. Гэтэ өдөр тутамд хүмүүсийн хийхээ жоохон мартаж мартаад байдаг зүйлсүүд байж болно. Тэгээд нэг нь яг энэ 7-г авч явах юун дээр нэмээд 2 яг бат юм. Одоо Монгол гэрийн 2 багна нь бол нэг нь итгэл, нөгөөх нь бол тууштай байдал тийм. Тэ нөгөө ялагдахгүй байх. Хайрандаа бити бууж өгөөрэй. Тууштай байраа. Тэштэй тууштай байраа. Хамгийн юм шалнаас нь эхлэе. Шалны буюу хамгийн эхний давхраас нь. Энэ нь болохоор би энийг law map гэж нэрлэдэг байгаа. Ерөнхийдөө хоёлаа гэр бүлээлээ гэхэд та юунд туртай юм, ямар зоригтой, ямар өнгөрсөнтэй юм, ямар хүсэл мөрөөдөлтэй юм, ямар бодол мэдрэмжтэй юм гээд би чиний тухай илүү ихийг мэдэх гэсэн үг. Тэгэхээр хоёлаа биенийхэн талаар цаг ямагт хүн өөрчлөгдөж байгаа. Хүн өөрийгөө таньж мэдэж дуусахгүй байгаа штэ. Гэтэл гадны хамт амьдарч байгаа хин нэгэн тухайн хүнийг таньж мэднэ гэж угаасаа байхгүй. Байнгын өөрчлөгдөж байгаа бид нар. Тэгэхээр цаг ямагт л энэ хүний тухай таньж мэдэж илүү ихийг мэдсээр байх. Газрын зураг шинчлээд, газрын зураг томруулад, тэгээд нэгтлээд айгуу детальны хандаад энэ хотын аль булан тохойд нь юу байдгийг ингээд тэгээ сайхан нэгээ нэгжээд урам хуурмаар юм гарч ирсэн ч гэсэн нөгөө нэг тууштай байдал итгэх хоёроо мартахгүйгээр үргэлжлүүлэх нь шүү дээ. Тэгээд энэ биенийхэн талаар илүү их мэдснээр би чамд ярихад би чамд өөрхөн тухай ярьж байхад энэ гүн сэтгэлийн холбоос ингээд одоо бихчдэг гэх юм уу. Энэ хүн надад нууцаа ярьж гин, бүх юмаа ярьж гин, итгэж гин гэд тэгэхээр энэ хүн надад бусдаас илүү хандж гин гэх ийм мэдрэмжээр энэ байшингийн суурь маань ингээд бат бихчиж гинэ гэсэн. Тэгэхээр эхний 2 давхар маань хэр их ийм одоо бат биш ингэж баригдсан байнаас шалтгаалаад цаашдын давхрууд маань яаж ингэж
бат бэх баригдах юм бэ гэдэг айгүй чухал. Тэгэхээр эхний 2 давхар дээр цаг ямагтал ажиллаж авах шаардлагатай гэсэн. Нэгдүгээр нь болохоор эхний давхар нь болохоор шал нь болохоор одоо би бинийгээ таньж мэдэх, газрын зураг бүтээх, би биенийхээ тухай тий. 2 энэ харилцааныхаа тухай газрын зураг бүтээх шал. За шалтай боллоо. За нэгдүгээр давхар нь болохоор тэр нь хайр, инрэл, талархлыг хуваалцах, илэрхийлэх гэж байгаа 2 дахь давхар нь. Энэ нь юу гэж байгаа юм гэхээр тухайн одоо Джон Готман хэлэхдээ харилцаа ер нь яваад эхлэхээр хүмүүс байж л байдгийн гээд талархахаа, баярлахаа, хайрлахаа илэрхийлэх мартчихдаг. Тэгээд энэ бол маш жижиггүй үйлдэл. Жишээлбэл чи надаа ус авчраад өгөхөд баярлалаа гэд. Энийгээ ялангуяа им үйлдэлээрээ эсвэл үгээрээ илэрхийлэх гэж байгаа. За өнөөдөр усаад ирэхэд нэг баярлалаа гэд ингээд биеийн хилэмжээрээ биш амаараа ингээд бүрэн илэрхийлээ. Иймэрхүү талархал, хайр, баярлах мэдрэмжинд энэ хүн намайг хэрэгтэй гэж бодож байна. Энэ хүн намайг чухал гэж бодож байна гэдэг нөгөө нэг даацын ханы итгэл дахиад ингээд батчаад ирж байгаа гэсэн. Тэгэхээр 2 дахь давхар маань хайр, инрэл, талархлаа харамгүй хуваалцах, илэрхийлэх. Тийш үү. Яг л тэгэл ингээл байж л үгүй хайчтын гэсэн байдлаар тий. Тэгсэн мөртлөө надаа нэг ийм юм муухай санагдаад байдаг шүү дээ. Уг нь бол ингээд нөгөө нэг байн хамт байх хүмүүстэй, өөрийнхөө дотны хайртай хүмүүстэй хүн чинь илүү зөөлөн хандах ёстой шүү дээ. Тэнгүүд хүмүүс нөгөө нэг би ч гэсэн тэгдэг л дээ. Ойр тойрныхондоо айгүй муухай хандаад тэнгүүтлээ нөгөө нэг өнөөдөр л уулзаад маргааш ч уулзахгүй байж болох. Эсвэл нэг юм хаяа жилдээ 1-2 л таардаг хүндээ айгүй nice ханддаг те. Тэр хүнд айгүй ийм илдэг одоо инээж те тэр өдөр ямар ч байсан гэсэн айгүй тийм нэг орой ч юм уу таарлаа гэхэд тэр хүнд айгүй юу ханддаг те. Айгүй зөөлөн, айгүй ийм сайхан сэтгэл төрүүлэх үүднээс ханддаг штэ. Гэтэл уг нь яг нөгөө нэг өдрө болгон хамт байгаа хүмүүстэй л тийм сайхан сэтгэл төрүүлээд байвал уг нь зөв юм шиг санагдаад идэв шүү дээ. Гэхдээ хаяа би бас ойр тойрныхын давраа гаргадаг намайг уучлаарай. Яг нөгөө харилцаанд аюулгүй мэдрэмж байгаад эхлэхээр би яаж ч ашлсан энэ хүн намайг ойлгоно гэдэг юм аюулгүй мэдрэмжэн дээр суйрлаад бид нар дотны хүмүүстэй илүү ингээ сэтгэл хөдлөлөө хамаагүй илэрхийлждэг ч юм уу байдаг л ах. Гэхдээ хасын харилцаан дээр яаж ч байсан энэ байж л байна. Яаж ч байсан ингэн болно гэсэн мэдээж тэр хүн ийм аюулгүй мэдрэмж байх ёстой. Яаж ч байсан намайг ойлгоно, хүлээ авна. Энэ тийм мэдрэмж байвал сайн. Гэхдээ би энийг яаж ч болно гэдэг ийм байж болохгүй гэж байгаа. Яаж ч болох буюу яаж ч гэсэн байж лах юм чи би яасан ч чаддгийн биш. Тэр хүнийг уучлах, инрэх, заримдаа алдааг нь хүлээн зөвшөөрөх, өнгөрүүлэх гэсэн энэ 2 дахь давхар маань яг энэ инэрч, хайрлж, уучлж, тэгээ бас талархаж, баярлаж, тэрийгэ жижигээр дандаа хайртай шүүгээл хушуун дээр нүнсэл, байнга тэврээл ингээд байх юм ялан үйлдэлүүдийг дандаа хийгэж хэлээгүй өөрсдийнхөө нөхцөл байдлаас шалтгаалаад тэрийгэ ямар нэгэн байдлаар илэрхийлж тогтмол гэж байгаа. За ингээд маптай болцсон, газрын зурагтай болцсон, талархаад, хайрлаад, уучлаад, инрээд сайхан байжлаа. За 3 дахь давхар нь болохоор энэ нь нөгөө 2 давхар маань одоо маш сайн ингээд батчиж өгөхөөр дээшээ яваад байгаа гэсэн шүү дээ. Дараагийн давхар маань эерэг хариу үзүүлэх. Жишээлбэл хоёулаа хосууд байлаа гэж бодоход чи ямар нэгэн байдлаар хайрыг хүсээд халамжийг хүсэж байгаа бид нарт хосын харилцаан дээр мэдэгддэг штеп. Жишээлбэл ярилцмаар байгаа нь мэдэгдээд эхэлдэг. Нэг юм надаас хүсээд байгаа нь мэдэгдээд эхэлдэг. Тэрийг нь анзаараад хүсээд байгаа юм ин өгөх. Эерэг хариу үзүүлэх гэдэг нь. Бүр жишээн дээр юу гэж хэлэх юм? Чамд бодогдож байна уу? Жишээн дээр үү? Нөгөө нэг эрхлэх учраа олохгүй аашлаад ахаар нь эрхлүүлчих гэж байл юм биш үү те. Нөгөө нэг тийм жоохон мохон хүүхдийн хүртэл бичлэг байдаг штэ. Ингээл нөгөө нэг аашлал, уурлал. Гэхдээ ер нь бол ингээд
эерэг хариу гэдэг чинь тэр нөхцөл байдлыг ойлгоод жоохон нэг юм томоор харах юм шүү. Яг тэр одоо нэг юм уурлаад байгаа ч юм уу одоо амар токсик юм ярьж магадгүй шүү, sorry. Гэхдээ нэг юм эрхлэх гээд нэг юм үйлдэлүүд хийдэж штэ. Тэгээ тэрэнгүүт ингээд хүмүүс ч одоо аюу сонин зурж уурж муурлаад. Тэ. Уг нь бол ингээл одоо твэрчгэл юм дээр твэрчвэл ингээд тайвширчих юм дээр ингээл бүр амар нөгөө гал дээр тос нэмэл. Тэр орох уу? Эрэг юун дээр. Тий эхний давхар дээр эхний давхар дээр бид нар ерөнхийдөө энэ хүн маань яадаг вэ гэдэг баримжаа маань судсан штэ тий. Уурлахаараа ингэдэм байна, ингүүл дээр юм байна, асуугаад мэдсэн, анзаараад мэдсэн. Тэгэхээр 3 дахь давхар дээр ирэхээр ерөнхийдөө би энэ хүнээ таниад мэдсэн тодорхой хэмжээнд. Тэгэхээр энэ маань ингээд байхад ингээд байдаг да. Би ингэчүүл болдог доо гэсэн мэдрэмжээрээ нөгөө хүндээ халамжлууламаар байвал халамжлуулаад, ярилцмаар байвал ярилцаад, нэг үнсэл тэрвэрлт хэрэгтэй юм шиг байвал тэр хүндээ илэрхийлээд, заримдаа тэр хүн чимээгүй баймаараа, ганцаараа баймаар байгаа юм шиг байвал тэрийг нас өгөөд ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар ер нь юм соргог байх тухай яриад байгааз чи минь яаж ийн гэж анзаараад ингэмээр байгаа юм шиг байна гэд тэрэнд нь дөхөх чармаалтыг гаргах. Тэнгүүт нөгөө хүн маань энэ маань намайг ингэсийг мэдээд ингэж байна да гэхээр талархах буцаад нөгөө нэг 2 давхрынхаа талархах руу очиод итгээд тэгээ тууштай байгаад тэгээд эн чинь нөгөө нэг давхрын газрын зургаас үүдэлтэй байх нь шүү дээ. Тэ би бинээ таньснаас л нэрнгээсээ тэгэн штэ. Яагаад байгаагийн танайг бол мэдэхгүй штэ. Мэдэх боломжгүй яагаад балан юм уу эн чинь гэж бодсон штэ. Тийм. Яг ингээд яг байшингаар ингэсэн чи одоо нүдэнд бүр ингээд амар төсөөлөгдөж байна. Амар гоё харагдаж байна. Ойлгогдож байна. Тэгээд хэрвээ тэр үед үйлдэлийн таамаглаж мэдэхгүй байвал яагаад энэ ингээд байгаа юм бол яг энэ нь яах гээд байгаа юм бол гэж мэдэхгүй байвал буцаал нэг давхар дээр очиод асууна. Дараа нь боломжтой үед нь таньж мэдхийг хичээн. Чи аль дээр тэгээдсэн ингээд чинь би яалаа одоо яа тэ өөр өөртөө хэмжээнд л яриа штэ тий ямар хэм маягтай тэгэхэд би нэг надаа ингэ санагдсан тэр үед чи яг яалах гэсэн юм бэ ч гэдэг юм уу те би ингэх гэж бодсон чи ерөөсө болохгүй байгаадсэн яасан юм бэ ч гэдэг юм уу буцаал таньж мэдэхгүй юм гараад ирлээ буцаад таньж мэдээл ингээл яваад тах тухай газрын зургаар шинчлээл тэрийг ингээд илүү сайхан дэлгэрэнгүй детальны газрын зургал болгоод авахыг хичээх нь шүү дээ хин нь тий. Тэгээ ингээд ирэхээр миний тухай таньж мэдэх гээд байна. Юу эрэхтэйг маань ингээд нөгөө хүн маань үзүүлэх гээд байна. Би энэ хүнд ямар чухал юм бэ? Тий яасан ийсний маань сонирхоод байна. Тэгэхээр чи эн чин би чин бас нэг ямар ч хэрэггүй эсвэл хинч биш гэсэн тийм мэдрэмж авахгүй нь шүү дээ. Хин нэг юм байна энэ хүний хувьд би чин бас нэг утга учиртай тий мэдхийг танихыг одоо өрүүлжлүүлэн цаашаа ойлголцоод явахыг хичээгээд байна гэсэн мэдрэмж авах нь шүү дээ. Тууштайгаар хичээж тэгэнгүүт нөгөө Даацын хааны итгэл маань энэ хүн чи юм биш гэж уулан батчаал явж байгаа. Тэгэхээр Даацын хааныг эхлээд ярьсан нь бүхий л давхруудад энэ итгэл тууштай байдал хоёр яригдана гэдэг байгаа чинь гэсэн. За дараагийн давхар маань чи баах юм бичсэн. Ийм мондаг хүнтэй яриа сууж шүү дээ би. Дараагийнхан сайхан зүйлсэд төвлөрөх гэж байгаа. Энийг бас ярихынхаа өмнө тухайн хайрын лабораторид байгаа хосуудыг ажиглаад энийг гаргасан байгаа юм л да. Юу юм бэ гэхээр тодорхой хэмжээний юм сэтгэл хангалуун байгаа хосууд зогсох цэгээ мэддэг, тулах цэгээ мэддэг гэх юм уу. Тэгэхээр юу юм бэ гэхээр хитрхи тэр маргаан тааламжгүй болох гээд эренгүүт яад энэ цаашаа явхааргүй шийдвэрлэгдэж чадхааргүй болчих гээд байгаагаа мэдээд ямар нэгэн жижиг үйлдэлүүдийг энэ хүмүүс хийдэг гэдэг. Өөртөө ч мэдэхгүй бас. Тухайлбал нэг хосууд ингэж ярьсан байгаа юм л да. Бичлэгт ажиглагдсан байгаа. Нилээн амар хэрэлдээл ингээл би энэ лүгөө хашгираал нилээн төгшүүртэй болоод ирсэн. Уур амьсгал. Гэтэл эхнэр нь өөдөөс нь хилээ гаргасан. Өөдөөс нөхөр нас ингээ хилээ гаргасан. Одоо болио гэж шүү дээ. Одоо болио. Одоо тэгээд инээлдэл өнгөрсөн. Янз бүрийн хосууд юм хийдэг байгаа. Жишээлбэл чимээгүй болдог. Жишээлбэл ямар нэгэн түлхүүр үгэлдэг. За одоо болно штэ. Гэ тэгэнгүүт нөгөө хүн нь мэдрээд
болдог. Ямар нэгэн тэр уур амьсгалыг ингээ өөрчлөх нэг үйлдэл хийдэг. Нөгөө хүн яг тийм. Гэхдээ энэ нь одоо зөрчилтэй байгаа хосуудад ч энэ үйлдэлийг хийж байсан. Гэхдээ ялгаа нь юу юм бэ гэхээр энийг хүлээж авахгүйсэн нөгөө тал нь. Саяны ярьсан жишээнээр хоёлаа инээлтэд өнгөрцөн гэж хагаад жишээлбэл за одоо болно гэхэд нөгөө хүн дохио аваад за болох цаг болцсон юм уу гэж болдог. Энэ өөрчлөлтийн цэгийг нэг нь анзаараад өөрийн мэдлгүй илэрхийлж байгааг нөгөө хүн анзаараад нэрээ болцсон юм байна гэд болдог. Энэ үйлдэл хосуудад ажиглагдчихсэн сэтгэл хангалуун байгаа хосуудад. Нөгөө нь хүлээж аваад анзаараад болох. Энэ дараагийн 4 дахь давхар маань үүнтэй холбоотой сайхан зүйлсэд төвлөрөх гэж байгаа. Энэ сайхан зүйлсэд төвлөрч байхын тулд хосууд энэ саяны үйлдэлийг хийдэг байх нь л дээ. Юу юм бэ гэхээр маргалтаа ширүүсэх тусам, зөрчил ширүүсэх тусам биеийнхэн тухай тааламжгүй бодол мэдрэмж дамгаалаад эхэлдэг. Тэрийгэ илэрхийлээд эхэлдэг. Илүү сэтгэл хөдлөлтөд автаад. Тухайлбал чи угаасаа л юм штэ. Чи дандаа намайг тоодгүй штэ. Чи ер нь намайг байгааг мэддээ юм уу ч гэдэг юм уу. Хизээч намайг харилжсэн. Амир өгнөд өчтэй. Хизээч хайрлаагүй юм шиг хэлдэг те. Чи хизээ намайг гэжсэн. Хизээ чи намайг хайрлажсэн. Хизээ чи намайг тоожсэн гэлтэгдэг штэ те. Тэнгүүд өмнөх бүх юу нэрээ байгаагүй юм шиг санагддаг шүү дээ. Би ингээд бүхлээрээ үүсгэгдэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг шүү дээ, тий. Энэ бас нэг өмнөх давхартай бас холбоотой юу нэг эрэг хариу эргээр нэг юу яана гэсэн шүү дээ. Одоо тэр уур амьсгалыг эрэг болгох одоо тэр эрэг зүйлстэй төвлөрөх нь шүү дээ. Би биенийхээ хичнээн одоо муудалцаж маргаанд гарсан ч гэсэн би биенийхээ одоо хөрхөн тухай боддог ч юм уу тий. Тэгэхээр би энэ хүний талаар бүхэлд нь харилцааныхын зөвхөн хүний талаар харилцааныхын талаар бүхэлд нь тааламжгүй мэдрэмжтэй үлдэхгүй тулд тэр зогсоох үйлдэлийг хийж байгаа. Үргэлжлээл байвал нэрэл сэтгэл хөдлөлтөд автаад энэ хүн надад тохирохгүй юм шиг бит хоёр хамт амьдрах ёсгүй юм шиг санагдаал эхлэн сэтгэл хөдлөл нь даавруу жалгарч байгаа юм чинь. Тэгэхээр тэгж болохоос өмнө тэхээс өмнө зогсоодог байгаа. Эсвэл орхиож авчдаг байгаа. Энэн дээр зайс хийх, дууга байх, яг одоо шийдвэрлэхгүй байх энтергээд дийлэнхтэй хосууд маргалдах нь зүгээр зүйлс гэж боддог. Гэтэ маргалдах зүгээр. Тэгээ зарим үед бас зогсох, зайс хийх, хугацаа авах ч зүгээр. Тухайн хос яаж энийг илүү юм тааламжгүй мэдрэмжтэй, бодолтой үлдэхээргүй байна. Тэр үйлдэлээ хийж тухайн үе дээрээ харилцаагаа таатаагаар бодож үлддэгээл гэсэн. Жишээлбэл хоёлаа маргалдлаа гэхэд би энэ та угаасаа л юм намайг ойлгодгүй гэж бодох биш. Та энэ үйлдэл дээр л намайг ойлгосонгүй дээ гэж бодож үлдэхээр хэмжээний сэтгэл хөдлөлөө зогсоож чадах хэрэг. Яа ингэхдээ амар сурахад энэ сурах уу? Гэхдээ айгу хэцүү юм байна те. Яг ингээд асцсан байгаа тэр үед одоо яг за энэ хүнд биш энэ асуудалд гэж төвлөрөөд одоо нэг энэ эрэгтэй орох уу зарим хүмүүс ингээд амар муудалцаад муухайг хэлэх гээд байвал гараа авчдаг шүү дээ. Тэ гараад нэг юм жоохон байж агаад. Эрэгтэй хүмүүс аягүй тэгж ярьдаг шүү дээ. Гараад машиндаа сууж байгаа ярьдаг гээд. Энэ бас юундаа орох уу байж болох арга байж болно. Саяны зогсоох тулах ингээд зогсох зэгээ мэдж байгаа л хэрэг. Тэр тухайн үед нь одоо тэр хүн гараа явлаа гэхэд араас нь одоо тэр хүн төр хугацаанд ганцаараа байгаа тайвширчаа гэдэг үлдэн шүү дээ. Тэ энэ дээр ахиц гаргаж чадахгүй болохоор ингээ холдчихлоо. Өөрийгөө хамгаалаад тэгэнгүүт нөгөө хүн тэрийг нь мэдрээд зогсох үе болчих гээд мэдрээд үргэлжлүүлэхгүй байх. Өөрөө бас тэнцэнэ ямар нэгэн тайвшрах юм хийх. Тэгхгүйгээр зарим тохиолдолд яахлаараа чи гараа явдیں۔ Ингэдیں тэгдیں гэдэг дандаа асуудал үүсгэхээр цухтаага гараа авчдаг. Гэсэн тийм юу үлдэх үү? Одоо жишээ нь за эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ ингээд нэг нь гараа авчлаа. Гэхдээ энэ ингээ олон давтагдлаа. Ингээ байнга одоо ингээл асуудал уг нь бол ингээд шийдвэрлэх гээд байнгут яг тэр шийдвэрлэхийн өмнө ингээд орхи авчдаг. Гараа авчдаг. Тэнгүүт ингээд цухтааж байгаа юм шиг асуудал үүсгэхээр тэрийг шийдвэрлэхээс цухтаагаад байгаа юм шиг тийм сөрөг юу төрөхгүй юу? Төрөх үлээ. Надад бол төрөх юм шиг санагдаад байгаа юм гэдэг байхгүй. Энэ 4-р давхарт болохоор маргаанд ялах тухай биш
уучлаарай 4 биш дараагийн давхрыг хоёлаа шууд ингээ орчлоо. Асуудлыг шийдвэрлэх тухай ярьж байгаа. 5 дахь давхар. Тэгээд 5 дахь давхар дээр яг ингээд шийдвэрлэж чадах хэсэг нь бас дахиад ярихад нөгөө 4 давхраас шалтгаалж байгаа. Ер нь доотлын давхруудаа батны ингээд бэхжүүлчүүл асуудлыг шийдвэрлэх, маргаан шийдвэрлэх энэ 5 дугаар давхар дээр илүү амжилттайгаар шийдвэрлэх боломжтой гэсэн үг. Тэгээд асуудлыг шийдвэрлэхдээ хосуудын төвлөрөх зүйл нь ялах биш, миний зүв байсан гэж батлах биш. Яаж бит хоёр дараагийн удаа энэ асуудал гарч ирэхэд яах ёстой вэ гэж шийдвэрлэхэд л төвлөрөх. Тэгээ одоо нөгөө нэг сэдв дээр ингээд ойр ойрхон маргалдаад идэх ч юм уу те. Тим юмнууд байдаг шүү дээ. Одоо ингээд яг тим юм болохоор л маргалдчаад байна гэсэн нэг тийм анзаарагддаг шүү дээ. Тэгээд хэрэгээ уг нь бол илэрхийлдэг шүү дээ. Одоо ийм юм болохоор л хуйлаа энээс болж л муутчаад ах юм аа. Тийм болохоор энийгээ хуйлаа болохын тулд одоо би ч аргашаа ухрыг чи ингээд хуйлаа голдоо уулзах боломж байна уу гэдгийг ярилцах нь шүү дээ. Тий. Тэгээд хайрын лабораторид хийсэн бас нэг дүгнэлт нь зөрчилдөөнийг яг одоо шийдвэрлэх гээд байх зарим тохиолдолд хэрэггүй байдаг бахны. Жишээлбэл зайлсхийх түр хугацаанд пауз авах тэгээд тавшраад ярилцах бол хэвийн зүйл. Харин бүр одоо энэ асуудал гараал ирэнгүүт тухтаад байдаг, зайлсхийгээд байдаг, шийдвэрлэгдээгүй байгаад нөгөө хүнд нь энийг шийдвэрлэх ёстой юм шиг санагдаад байдаг. Гэтэл нөгөө хүн дөнгөж гарч ирэх төдийд далтуулт гэдэг тухтаад байдаг. Энэ тухай биш. Зүгээр тайвширхын тулд пауз аваад буцаад ярилцаад арай дүнгүүр шийдвэр гаргах боломжтой үед буцаж ирээд нөгөө асуудлаа дэлгэд тавьж хагаад ярилцах юм уу? Яаж тойр шийдвэрлэдэг тэр байдлаараа. Энэнд чинь тэгэл яг доод давхруудын юу хэрэг болох нь л дээ. Газрын зурагч хэрэг болох юм байна. Энэ дээр дахиад те яагаад муудалцаад идэх нөгөө газрын зураг дээр нэмэх нь шүү дээ. Энэ асуудал биднийг уурлуулдаг. Энэ асуудал намайг уурлуулдаг. Энэ асуудал тэрний маань уурлуулдаг. Ийм нөхцөл байдал бид хоёр тухгүй байдаг гэсэн те. Тийм юмнуудаа газрын зураг дээр эргэнч тэр сүргэнч тэр маш детальны л нэмээд ах юм бол нэрээ урдчилсан сэргээлээ заавал тэрийг мэдсээр байж хийх шаардлагагүй болчих юм шүү те. Тэгээд бас тэгсэн байгаа. Ер нь хосууд ижилхэн байх гэж ижилхэн хосууд төгс тогтцол гэж боддог. Гэтэл яг амьдрал дээр бол бид нарын ч гэсэн туршлагаар хүн яг ижилхэн байна гэж байхгүй. Бид нэр өөр гэр бүлээс ирсэн. Тэгэхээр зөрчилдөөний үед болохоор бид нар ялгаатай гэдгээ хүлээн зөвшөөрөөд тэр ялгааг заавал ингээд өртөг ижилхэн болох гэж оролдох биш. Шийдэж болох асуудал, шийдэж болохгүй асуудал бит хоёрын хувьд гээд ингээ ялгаад эсвэл ойрын хугацаанд шууд шийдчих болохоор цаг хугацаа ороход шийдвэрлэж болохоор эсвэл бүр хизээч бит хоёр энэ дээр шийд гаргаж чадхааргүй асуудал. Гэтэ зөрчилдөөн шийдвэрлэхээс бидний хайр тогтдоггүй шүү дээ. Энэ хүнд тодорхой намайг татах нэг сайхан зүйлсүүд байгаа. Бит хоёрын амьдралд юм хамтдаа гих зүйлсүүд байгаа. Тэр үнэт зүйл тэр зүйлсээр л харилцаа тогтдог шүү дээ. Тэрнээс яг энэ надтай нийлэхгүй байх энэ нь тэгэхэр болий гэж одоо бид нар хасаа сонгодог шүү дээ тий. Тэгэхээр тэд нарыг хүлээн зөвшөөрөх тухай энэ давхар дээр ярьж байгаа. Окей. Их л ухаантай л байх хэрэгтэй байна да хүүхдүүд минь. Гэтэ маш жижиггүй үйлдэлүүд эдгээр өдөр тутамд талархлаа илэрхийлэх зөрчилдөөнөө заримдаа за бит хоёр арай болохооргүй дараа болъё гэд нэг шийдвэрлэх иймэрхүү жижиг өдөр тутмын тогтмол үйлдэлүүд л байгаа. Тэгэд нийлээ явахаар нэг том үр дүн бат бэх байшин маань ингээ бүтцэн том үр дүн сэтгэл ханамж бид нарт мэдрэгдэж байдаг. Дараагийн давхар төрөх. Тийм тэрнээс надад асуучих уу? Яг өөрийн чинь туршлагаар та хоёр одоо жишээ нь муудалцлаа гэхэд тэр зогсдог цэг байдгүй. Одоо энэ 10 хэдэн жилийн амьдрал манай тий би бас нөхөртөг одоо яг 12 дахь жилдээ морь жилд амьдралаа хэлсэн юм байна. Тэгээд 12 жилийн морь жилийн ойн жил юм шүү дээ. Тэгээд энэ онлыг өмнө нэг хостоо уулзалт хийж байхдаа энэ номыг уншиж ирсэн. Тэгээд уншиж байхдаа бас өөрсдөө ингээл таньж мэдээл явж байгаа юм чи. Манай нөхөр бас нөхрийнхөө тэр зохисдог үйлдэлүүдийг илүү их анзаарсан гэх юм уу. Манай нөхөр та гэж өөдөөс нөгөө тоглож байгаа юм шиг тэгээд өглөөл одоо жоох ингээ миний сэтгэл хөдлөл ингээл нэмэгдээл ирэнгүүт
ингээл яриад авах чи гэх юм уу нэг иймэрхүү байдлаар зогсоодог. Эсвэл хүүхдүүд дээр ч бас энэ гардаг штэ. Хүүхдүүдтэй жоохон хэтрүүлээ загнах гал ихлүүл за одоо болно гэдэг юм эсвэл нурууны хойтлоос ирээд ингээд зогтдог ч юм уу иймэрхүү байдлаар одоо болно арай дэмтчлээ гэдэг юм тохионуудыг өгдөг ч гэх юм. Тэгэл инээт чи хөөрөл тэр зүйл дуустдаг. Хөөрхийгээс. Зүйл дотроо ингээл өөрийгөө тайвшруулах ямар нэг юм хийгээл дотроо автол 10 тоолыг гүнзгий амьсгаа аваад 10 тоолыг. Хөөрхий. Хосууд болгонд ийм үйлдэл байна гэж байгаа. Тэгээд зөрчилдөөнтэй хосууд илүү их энэ үйлдэлүүдийг хийдэг байна гэж байгаа. Ялгаа нь хүлээж авахгүй байгаа л ялгаа. Уг нь бол бүгд л хийдэг. Бүгд хийдэг. Зөрчилдөөтэй байх тусмаа давтамжтай олон хийж ийн гэж аавал нөгөө хүнээ боловсруулах гэдэг шүү. Аль аль нь. Гэтэл тэрийг нь сэтгэл хөдлөлтөд автаад байгаа учраас мэдрэхгүйгээр анзаарахгүйгээр ташаа яваад байгаа. Бүр уурн хурж мөрдөг бах тий. Тэгэл юм аа л да. Нөгөө нэг 1 2 3 4 дэх давхрынхаа ажлуудыг муу хийгээд авал тэгэх нь ба шүү дээ. Жишээлбэл даа гингүүт юугээд аа намайг жоох хүүхдэж бодоод байгаа мó гэдэг юм уу те. Тэгэл хэрүүлэн өөр тишээ яг хэрэлж байгаа асуудалтай ш. Чи юу намайг дандаа л ингэж шоглож идэг штэ ч гэдэг юм иймэрхүү байдлаар. Хүн ингээд айгуу сериус юм яриад ахчин тоглоом болголоо ч юм уу те. Тэгж мэгэл эхлэх баг л та. Тэгэхээр хосынхон тэр үйлчлэгийг анзаараад зогсоод хүлээж аваад нөгөө эерэг хариу үзүүлнэ гэдэг шиг хүлээж аваад болох хэрэгтэй байна. Дараагийн давхар маань болохоор амьдралын зорилгыг нь биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх. Энэ бол нөгөө даацын ханыг маань бүр юм бат бөх нугаршгүй болгож өгдөг давхар гэж онцлсан байгаа. Энэ зорилгыг нь гол нь шүүмжилж болохгүй, баг зэрэгээр өөрчилж болохгүй. Заримдаа танд цаг үрсэн юм шиг, одоо санхүүгийн хувьд ашиггүй юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ яг одоогийн үр дүнгээс илүү тоо хоёрын харилцаанд авчрах үр дүн нь маш их өгөөжтэй болохоор шүүхгүйгээр дэмжиж өгөх, цаг хугацааны хувьд дэмжиж болно, сэтгэл зүйн хувьд дэмжиж болно. Эсвэл тухайн зорилгоо биелүүлэхэд нь гэрээ ажиллаа хийж өгдөг ч юм уу те ямар ч байдлаар дэмжиж болно та өөрийнх нь боломжоор. Тэгэхээр дэмжиж байгааг нөгөө хүн мэдрэх ёстой. Тэр мэдрэмж нь өөрөө би чадах юм байна. Энэ хүн намайг итгэж гин юу ч хийж болно гэж бодож гин гэж энэ гой нөгөө даацын ханыг маань ингээ бэхжүүлээж яваад байгаа. Тэгээд эргээд талархах шүү дээ те. Баярлалаа шүү дээ талархах нь. Тийм. Тэгээ намайг энэ зорилгонд хамт итгэх хэрэгтэй те. Тэрийг бас би яг амар анзаарч ирсэн зүгээр нөгөө нэг харилцаа биш болоод төгсөөд тэгээд тэрний дараа анзаарсан чинь би мөрөөдөлд нь итгэхээ болцсон байсан байхгүй. Тэр хүний мөрөөдөл би амар итгэдэг, хамт одоо тэр мөрөөдөлд нь итгэдэг, хамт ингээд одоо юм л одоо тэрийг дурдах боломж гарахлаар нь тэрийг дурддаг те чи чадан штэ чи юм чи өстой юу байдгийн өстой нэрэ хурдан гэх юм байна тэг гэх юм байна ингээд төсөөлөд үзтээ ямар гоё юм бэ ч юм уу те айгүй ингээд юм нааштайгаар хамтдаа мөрөөдөлд нь итгээд байж ирсэн аа дараа нь зүгээр ингээд олон жилийн дараа одоо би чи ингээд салаад олон жил болчлаа штэ бас хөөрхөн удчихлаа тэнгуут дараа нь ингээд өөрийгөө анзаарангууд итгэхээ болцсон байсан бэл мөрөөдөлт нь хамт нөгөө нэг итгэдэг хамт нөгөө мөрөөдөлт нь тогтолтой тэр хүн байха болцсон байгаа байхгүй. Тэгээд энэ хамт мөрөөдөлтөө нэгнийхээ мөрөөдөлд итгэх бас айгүй чухал юм байна да гэж бодож байсан. Энэ байсан юм байна л та. Тэгэхээр бас нөгөө доотлын давхарт нь эерэг зүйлс төвлөрөх шууд хамааралтай болчихж байгаад тэр хүн нийт тухай тааламжгүй мэдрэмж дамгаалаад ирэхээрээ бодол одоо мөрөөдөл зорилго нь хүртэл утахгүй юм шиг санагдаад тэр хүний талаар ингээд тааламжгүй бодол энэ харилцааны талаар дамгаалаад ахаар тэр дундаас зорилгын сугалж аваад энэ нь л гоё гэж бид нар бодож бас төдийлж чадахгүй шүү дээ тий бүхэл тийм шүү дээ ийм зорилготой юм чинь гэж тий ийм гоё зорилготой юм чинь одоо яажсэн ч яг хамтал бай гэж хүн бодохгүй шүү дээ тий энэ нөгөө нэг юу яах вэ мөрөөдөл гэдэг шиг зүгээр хоббигийн дэмжих байж болох уу одоо тий тэр нь ингээд айгүй амьдралд одоо яах их зорилго одоо зорилгууд чи янз бүр байгаа шүү дээ. Хоббинууд ч гэсэн янз бүр байгаа. Зарим нь ингээд зүгээр л үнэхээр хүний нүдэнд цаг үрээд байгаа юм шиг. Өстэй барьж аваад тавиалаад тийм хоббинууд зөндөө байдаг шүү дээ. Энийг нь одоо нөгөө нэг ойлгох
жаачлахгүй байх тий. Чиний чи дандаа л ингэж сууж яхана чи юунд хэрэгтэй юм ч юм уу тий. Одоо шоолж моолох ч юм уу тий. Тим юмнууд бас амирх байдаг шүү дээ. Яг хоёулынгийнх нь 7 давхраа ярьчаад энэ шоолох, шүүмжлэх, одоо өгөөдөх тухай ярих юм байна. Одоо ингээд 7 давхар нь ерөнхийдөө болцсон уу? Болоогүй. Одоо хамгийн хамгийн сүүлийн оройн давхраа ярьж байна. Хоёулаа саяных ч юм болохоор нөгөө нэг зорилгот нь хүрэхтэн дэмжих. Энд чинь 6 дахь давхар нь. За. Тэр нь бодит дэмжлэг биш. Сая яг чиний хэлдгээр одоо орой хүүхдүүдийн онцгой он ч юм уу хальт ярилцах гэд нөгөө ярихад ингээд нөгөө өн чин зорилготой хүрсэн юм шиг гоё таатаа мэдрэмж өгч байгаа. Тэрийг нь хамт яриад зүгээр л сэтгэл зүйн хувь дэмжигч байж болж байгаа. Чадан шүү гэж зоригжуулах тий. Хамгийн сүүлийн давхар маань нийтлэг зорилго, үнэт зүйл, утга учирыг хамтдаа бүтээх. Бид хоёр өөр ялгаатай доотлын давхрууд дандаа тэгж явж ирсэн шүү дээ тий. Өөр ялгаатай тэрийг таниал аль болох өөр байдалд ингээд зохицуулж харилцаад хамгийн дээдлийн давхар бол хоёр өөрсдийнхөө хамтын зорилго, хамтын үнэт зүйл лээ бүтээгээд тэрэндээ жижиг тэр нь заавал айгүй том байх албагүй. Жишээлбэл энэ 100 өөр хангаа явах ч гэдэг юм уу те юу ч яж болно. Тэгээд тэрийг хамтдаа бүтээснийхээ ард ярилцаад ингээд баярлах гэх юм уу. Энийг судлаач ярихдаа яг үнэндээ хайрын лабораторид 3,000 хосыг харж байхад кино шиг амьдрал ерөөсөө байгаагүй. Маш уйтгартай. Амьдрал хэрвээ дэлгэцээр гарвал маш уйтгартай. Баярал цай өгтөн баярлаа л гэхийн ийм тогтмол ийм зөөлөн үйлдэлүүд тэгэл жижигэн зүйл төрчээл урамшиж хоорондоо яриад тэдэн жилийн өмнө хоёлаа тэгсэн ингэсэн тэр үед тэгсэн гэд жишээл 12 жилийн өмнө морь жил бит хоёр яа тусдаа гарч илаа гэд айгүй уйтгартай ярианууд. Гэхдээ энэ хамтын хүрсэн зүйлсээ ярилцах нь өөрөө харилцааг энэ байшин гоё юм дээвэртэй болгож хамгийн дээдлийн давхрыг бэхжүүлдэг байна. Тэгээд бас нөгөө тууштай байх орж шүү дээ тий. Хамтдаа одоо ямар нэгэн жижигч бай, томч бай, зорих тийм зоригтой. Тэгээд тэрэндээ тууштай ингээд цаг хугацаагаа зарцуулж шүү дээ тий. Гоё юм байна. Тэгээ хүрчээд ярьж шүү дээ. Тий, тэгээд яаж бид хоёр ингэж одоо өөстөнөр орчлон бүтээсэн мэтэл ярих хэрэгтэй яадгийг. Та хоёр ч гэсэн одоо 12 жил гэдэг чинь тий. Морь жил дээрээ ирж байна. Бараг л энэ дэлхийг бүтээсэн юм шиг л өөрсдөө бахархах хэрэгтэй. Бахархад зөндөө ярьлаа. Тий. Бахархаад баяраа тэмдэглэх хэрэгтэй. Тэгээд Батбөх харилт энэ 7 маань хүмүүсийн нөгөө хэлсэн өөртөө ч мэддэггүй хэрэгжүүлдэг. Гэхдээ энэ 7 бараг долуулаа сэтгэл хангалуун хосуудад байна гэж байгаа. Тэгвэл энийг одоо байхгүй юм байна гэд бид хоёр бүтэхгүй юм байна гэж орхиж ш. Энэ хүн Джон Готманы гаргасан онол нь болохоор зөрчилдөөн эхлэхээс өмнө давхар болгон дээрх ингэж сайн барилтыг хийж явахын тулд хосуудтай ингээ уулзаж явдаг байгаа. Ингээл дээр жижиг дасгалуудыг бас ажиллуулж явдаг байгаа. Тэгэхээр бид хоёрын бас нэг номыг Батбөх гэрлэлтийг бэхжүүлэх 7 зарчим гэдэг энэ хүний бичсэн юм ном байгаа. Онлын биш илүү практик ном. Олон дасгалуудтай. Тэрийн давхар болгон дээрээ бид хоёр яаж ажиллаж болох уу гэдэг дасгалууд бас тестүүдийг багтаасан байлээ. Бид хоёрын давхар хэр амжилттай байгаа юм бэ гэдгийг ингээд жижигхэн шоглоомоор үзэх тийм тестүүдтэй. Тэгээ 2025 онд монгол хэл дээр бас Монсудраас гаргасан байлээ. Хэрвээ илүү дэлгэрэнгүй сонсомоор байна, бид хоёр өөрсдөө ажилламаар байна гэвэл бас уншаад үзэхэд нэлээд юм суурьтай одоо хүртэл хосын терапи дээр хэрэгэлдэг арга болохоор үзээд туршаад уншаад хэрэгжүүлээд үзэхэд бол илүүдэхгүй л гэж бодож байна. Тэгээд бас энэ дээр бас яхад энэ нөгөө нэг бие биенээ таньж мэдэх шалны 1-р давхрын хамгийн чухал суур хэсэг байгаад байгаа шүү дээ. Тэрэнд болохоор манай даваа тэгээд манай бэлгүүн онког 3 найз маань ийм Ask Me гэд карт гаргасан. Энэ болохоор хосуудад зориулсан асуултын карт баггүй юу. Тэгээд дотроо болохоор би та нарт харуулъя. Энэ яг л нэг түрүүн бибинийхээ газрын зургийг юу яагаач ээ. Газрын зургаа бэхжүүлээч, томруулаач, детальны болгооч гэдэг юунд зориулсан. Ингээд за одох 4 хэсэгтэй, 4 бүлэг хэсэгтэй
Энэ нь болохоор шивнэ. Энэ бол одоо мэдээж сайхан нэмэх 18. Intimate. За энэ болохоор он цаг. Энэ айгүй хөөрхөн байсан. Өнгөрсөн ирээдүг. Энэ дээр нэг карт алин дээр нэлээ. Энэ гэр бүл. Одоо нөх хүүхэд насны тухай, гэр бүлийн тухай, өөрсдийнхөө гэр бүлийг яаж зургалж байгаа гэдэг. Энэ болохоор бид гэдэг юм. 4 хэсэгтэй. Тэгээд асуулт алгасах, хоёулаа хариулах, асуултыг эргүүлэх, дахиж одоо лавлаж хариулт авах. Тэгснээ энэ бас нэг хөөрхөн. Өөрөө шинэ асуулт зохиож асуух гэсэн юм нэмэлт юм нэг юу картуудтай. Тэгээд энэ 4-ийг дээр би юу яаж үзсэн. Шивнэгийг нь орхиод найзтайгаа тоглож үзсэн чинь бас айгүй болж илээ. Би нэгээ илүү их таньсан бас. Тэгээд нэг зүгээр л найзууд ингээд сууж яснаа гів хинтэл нэг чиний бага насны чи хамгийн гоё дурсамж юу вэ гэж асуух нь ойлгомжтой шүү дээ. Гэхдээ найзынхаа тэрийг бас мэдчих нь айгүй хөөрхөн нэг юм найзынхаа тухай нэг юм хөөрхөн хөвгчлөлтэй нэг юм ярахтаа хүртэл юм догтлоод ингээ байж байгаа энэ тэрийг ингээд харахаар найзтай амар хайр хүрсэн. Нэг хөөрхөн нэрэл миний найз миний бэлгүнчтэй ийм л хөөрхөн жоох хөвгт байсан бах та гэж бодогдож айгүй хөөрхөн санагдсан. Тэгэхээр би энийгээ илүү нэг нэрэл өдөр тутмын амьдралдаа бид нар чинь гинтэл тийм асуулт асуугаад эхэлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энийг жишээ олгоод хоёлаа юуныхаа подкастынхаа төгсгөлд явах уу? Одоо асуулт тоглох уу? Төгсгөлд явах уу? Одоо болохоор бид хоёр чинь эрэг долоогоо ярьсан байгаа. Өөрсдөө мэдгүй хэрэгжүүлдэг 7 зүйл. Гэхдээ айгүй гоё бодууштай юм байна. Айгүй ингээд нэрэл одоо тэгчжээвэл зүгээртэй гэсэн зүйл. Энэ 7-ог бас та хэд юу яачих уу? Хоёлаа description дээр тавьчих те 7 байшингийн ингээд гээд нөгөө нэг 2 багантайгаа хамт тавьчих. Тэгээ та хэд бас бодоод үзээрэй. Надад бол айгүй л бодууштай бас их төвчээрч хэрэгтэй юм байна. Ухаанч хэрэгтэй юм байна. Тэгэл яг тууштай байдал гэдэг хүүхнээр айгүй санагдчихэв. Төвчээр ухаан гэсэн дээр судлаач маань судалгаа хийсэн байгаа. Харин лабораторитойгоо холбоотой юу вэ гэхээр дөнгөж хосын харилцаа эхлээд удаагүй байгаа хосууд нэг физиологийн үзүүлэлтээс хэмжээд байгаа шүү дээ тий. Маргалдах үеийн дааврын стрессийн даавар физиологийн ингээд үзүүлэлтүүдийн тэмдэглээд авцсан. Тэгээд тухайн хосууд дээр 10 жилийн дараа мөрдлөг хийсэн байгаа. Нөгөө яасан бай салсан байна уу нэ тэрэг. Тэгсэн чинь тухайн эхний үед маргалдахдаа стрессийн даавар нь 34% илүү өндөр байсан хосууд 10 жилийн дараа салцсан байх магадлал нь илүү өндөр байсан. Тэгэхээр эндээс юу гэж бас дахиад өөр стрессийн нэг дааврыг ингээ хэмжээд үтсэн чинь 2 дахин илүү байсан гэдэг жаа байхгүй. Тэгэхээр эндээсээ юу гэж харсан бэ гэхээр өөрийнхөө сэтгэл хөдлөлийг зохицуулж чаддаг, эргээр ингээ зохицуулж чаддаг хүмүүс илүү бат бөх харилцаатай байх магадлал өндөр юм байна. Тэгээ бас энэ дээр нэг тайлбар хэлэхэд гэхдээ одоо энийг бас хамтдаа бүтээд юм байна. Энэ харилцаа яг бид хоёр л яг мөн гэд мэдсэн тууштай байдал итгэл байгаа хосууд жишээлбэл би сэтгэл хөдлөлөө сайн удирдах чаддгүй байлаа гэж бодоход энийг авч үлдэх ёстой гэсэн мэдрэмжээрээ суралцаж явдаг байна. Энэ хүн ингэж хашгирахад дургүй байдаг шүү. Хашгирахаар бүр чимээгүй болчдөг шүү. Тэгэхээр энэ үед нь болчихъя гэж өөрийгөө ингээ хянж сурдаг байна. Энэ харилцаанд тийм өгөөж сэтгэл хөдлөлийн юуг хамтдаа суралцаад тэгээ би нэгээ дэмжиж бас өөрчлөгдөж болж штэ нөгөө нэг хүн чинь наад хүн чинь хизээч өөрчлөгдөхгүй үстэй нэрэ нөгөө төргөн ууртай хүн амар хэцүү байдаг штэ тий төргөн ууртай шууд ингээл амар огцон уурлаад тэгээ уурлахаараа ингээд айгүй чанга оролдог ч юм уу юм авч иддэг ч юм уу одоо тийм юу чи ингээд амар айлгаад байгаа шүү дээ. Тэр хүн уг нь бол хичээх юм бол одоо яг тэр одоо сэтгэл хөдлөлийнхаа юунд нь суралцаж уг нь бол болох нь шүү дээ. Муураа зохицуулаад хүмүүсээ яг энэ дээр нэг гаргадаг алдаа нь гэх юм уу? Би угаасаа л юм. Гэт нэг өөрийнх нь нэг хэсэг ямшихээр андуураад байдаг сэтгэл хөдлөлийг гэтэл бид нар бүгдээрээ ууртай, бүгдээрээ түгшүүртэй, бүгдээрээ баяр баясгалтай.
энийг зохицуулж сурах л шаардлагатай. Зарим үед ингээд тэнцвэртэйгээр тэрнээс даваа илүү ууртай та 50 гэсэн ийм юу яг онцлогуд байгаа. Гэхдээ энэ бүр өөрчлөлт суралцаж чадахгүй онцлогуд бол биш гэсэн үг. Ямар ч насны хүн өөрөө хүсвэл тэрэнд суралцах боломжтой гэсэн үг тийм. Тэхийн тулд одоо сэтгэл зүйчтэй уулзаад зөвлөгөө аваад өөр дөр ажиллаад тий өөрийгөө илүү их таниад яах нь шүү дээ тий. Бүр юм одоо өөрчлөгдөх боломжгүй эсвэл амар хэцүү тийм хүний зан характер байдгүй. Яг нөгөө эмгэг талдаа байж болно л доо. Тухай одоо эмгэг тал руугаа өөрийгөө хянж чадахгүй болсон тийм зүйлсүүд байна. Тэрнээс бусад үеүүдэд бол зүгээр бид нарын сэтгэл хөдлөл тэрийгээ бид нар хянж ямар үед нь яадын одоо бүгд хэмжээтэй уур гингүүд нэг бүхэл уур бол биш. Уур бага байдаг, их байдаг. За тэгвэл тэгээ гинт ингэж уур томордгоо бас зүгээр уур дээр ярьлаа гэхэд гинт маш ихээр уурлна гэж дил ихтэй байдаггүй. Мэдээж ингээ өксөх тохиол байгаа. Хүмүүс тэрийг анзаараагүй байдаг л болохоос биш. Би гинт уралцдаг гэдэг биш. Энчээ тэгвэл танд юу болтыг бие дээр гэж ингээ анзааруулж ас явдаг сэтгэл засал дээр. Эмгэг гэдгийг тайлбарлаад илүү тайлбарлуул. Одоо сэтгэл хөдлөлүүд ингээд даамжирхаараа эмгэг болдог гэсэн үг үү? Аль эсвэл эмгэг гэдэг тусдаа зүйл байгаад байна уу? Тусдаа зүйл байгаа. Даамжирхаараа эмгэг болно биш. Тухайн хүн одоо өвчлөлтөө байна, сэтгэл зүй өвчнөд байна. Тэгтээ тэрийг нь мэдээж тодорхой сэтгцэн эмчтэй уулзаад эмийн эмчилгээ сэтгэл засал хослуулад тухай одоо сэтэрдэг үеуд байгаа штэ. Тэр үеүүдэд нь сэтгэл заслын эмийн эмчилгээнүүдээ ингээ аваад яваад тэр сэтгэл хөдлөлөө нийгэмд хор охирол учруулахааргүйгээр бусдад хоргүйгээр бариад ээж болно гэсэн үг. Тэр эмгэг одоо яаж үүсээд байна? Ер нь. Энэ амар уртаа. Тийм. Хоёлаа идэх сэдвээсээ бүр яач. Бүр гараа авчихгүй. Тийм үү. Амар урт яриа болох юм байна. Тус нь дараа яриулах гоё юм байна тий. Харин нөгөө нэг одоо нийтлэг ингээ гадуур хүмүүс айгүйх нөгөө нэг өөрийгөө оншилдог байна л та, онцлоод байна л та. Яг уу зүгээр хүнд нөгөө нэг би ингээд байгаа юм болов би жоохон тийм юм болов гэсэн мэдрэмжүүд төрдөг штеп бүх хүнд. Гэхдээ зарим хүмүүс бол бүр ингээд би тийм юмтай, би юм юмтай. Одоо би bipolar гэдэг ч юм уу. Bipolar чинь уг нь бол одоо айгүй шал өөр онош байгаад байгаа шүү дээ. Эн чинь бас яг эмгэг байгаад байгаа шүү дээ. Эсвэл ингээд одоо шизофрен бол бас яг юм онш те эмгэг байгаад байгаа шүү дээ. Тэгээд хит ингээд хүмүүсөө одоо яг нөгөө нэг би угаасаа л ийм гэдэг юмд би угаасаа өвсөдтэй гэдэг юм уу? Тий. Би угаасаа ийм, би угаасаа тийм гэдэг юмд айгүй юм урдчилж айгүйх онш тавих юм л да. Тийм болохоор нөгөө нэг яг энэ эмгэг онш гэж юу юм бэ? Сэтгэл хөдлөлүүд гэж юу юм бэ гэж тэгвэл дараа тусдаа дугаар хийх байлаа. Тий. Тэгээд яг хэмжээнээсээ эмгэг шинж нь юу юм бэ гэдэг юм уу? Жишээлбэл bipolar, OCD, schizophrenia энтерт яг эмгэг яг тодорхой хэдэн эднэр байвал эмгэг шинж гэсэн шинж давхар дагалддаг шинжүүд байгаа. Энэ дагалддаг шинжүүд нь болохоор саяны хүн болгонд байж болно. Магадгүй миний нойр өөрчлөгдвөл, амьдралд маань хэцүү юм тохиолдвол гэсэн ийм өөрчлөлтүүдээс эднэр ихсэж багасдаг. Гэтэл нийгэмд болохоор тэр шинжүүдийг нь анзаарчаад би юм байна гэж дийлэхтэй андуур ташаа ойлгоод байх магадaltaй. Гэтэл яг одоо шизофрентэй хүнд яг ийм шинж, сэтгэл готролтой хүнд яг ийм гутрах мэдрэмж, гутрал хоёр ч ялгаатай шүү дээ, тийм ялгаануудыг нь бас мэдхгүйгээр өөрийгөө төрүүлж онцлоод байх тохиолдол. Төрүүлж онцлоод тэгээд айгүй хайрцаглаад байдаг юм шиг. Надад айгүй дими юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тийм болохоор хүмүүс бас нөгөө нэг дахиад нэг мэдлэг болоо сонсоод авчвал хэрэгтэй байх гэж бодоод байгаа. Тэгвэл хоёлаа дараа нэг юм дугаар хийтээ. За тэгэхгүй бол буцаа сэдв рүү орохгүй бол одоо ингээ халиад явлаа. За одоо бит хоёрын орох нь болохоор саяны Джон Готманы хайрын лабораторитой холбоотой. Ер нь харилцааг сүйтгэдэг гэх юм уу? Энэ дөрвөн тэр хүн ихтэй дөрвөн мортон гэж нэрлсэн байгаа. Энэ жоохон юм драматик байдлаар нэрлсэн байгаа. Тэгээ энэ дөрвөн мортон харилцаанд байвал харилцаа салах магадлал 85-аас 90% гэж өндрөөр тодорхойлсон байна.
Тэгэхээр энэ дөрвийг бас төмөр анзаараад үзье. Гэтэ энэ дөрвийг өөрчлөхийн тулд одоо миний харилцаанд 1 2 нь байна. Тэгвэл би одоо анхаарч эхлэе гэж анхаарад саяны 7 давхраад хордоод яваад байвал энэ дөрөв ингээд шинж тэмдэгт багасаад эхэлдэг. Буурах боломжтой. Тэрнээс яг тогтмол энэ байвал та хоёрын харилцаа бүтэхгүй гэсэн үг биш. Ер нь Джон Готманы онол нь болохоор салалтыг магадлалыг нь айгүй юм оновчтойгоор хэлсэн байгаа хгүй. Жишээлбэл судалгаан дээрээ 98 гэлөө 93 хосуудад судалгаа хийгээд тэгээ 15-ыг нь яг жигсаагаад 10 жилийн дараа салцсан байна гэж одоо таамагласан байна. Гэтэл 10 жилийн дараа үтгэхэд 15 дээр нэмэгдээд 2 нэмэгдсэн. Таамагласан 15 нь бол 5 салцсан байсан. Гэхдээ салалтыг таамаглах нь бол энэ хүний зорилго биш. Харин Батбэх болох нь зорилго. Ийм байгаад байвал салаад байна л гэсэн байх нь шүү дээ. За дөрвөн морьтон. Надаа яг нэг ийм дөрвөн морьтой баатрын нэг жоохон бахт нэг тийм зураг байдаг байсан юм а ханны. Амар том нэг ийм ханны нэг гэрт байдаг байсан. Тэр зураг санаанд орчлоо. За харилцааг сүйтгэдэг дөрвөн морьтон баатар ирлээ. Хамгийн ихний морьтон нь шүүмжлэл гэж байгаа. Гэтэ энэ бол энэ морьтон харилцаануудад байдаг дийлэнх харилцаанд. Харин цаад энэ морьтон орж ирснээр Батбэх давтамж нь нэмэгдэж олон ингээ орж ирснээр нөгөө 3 морьтонг замын засч өгдөг гэж байгаа. Тэгэхээр энэ нөгөө 3-га урьдаг. Яа гэдэг араас нь Нашраах уу. Би энэ сайхан сүтгээд эхэлчихлээ та 3 ороод ирэхөө гэдэг байна шүү дээ. Тэгээ шүүмжлэл гомдол хоёрын ялгааг энэ морьтон дээр их ярьсан байгаа. Гомдлох, шүүмжлэх хоёрын ялгааг анзаараа. Харилцаанд гомдол эхэлж ивэл зөөл эхэлдэг. Шүүмжлэл эхэлж ивэл хурцаар ширүүнээр эхэлдэг тэр маргаан. Энийг гаргаж ирэхдээ хосуудад хайрын лабораторитой ингээ оруулчаад за 15 минутын турш маргалдаараа та хоёр зөрчилтэй байдаг асуудлаараа маргалдаараа гэсэн байна. Тэгээд эхний 5 минутаас нь энэ морьтон байгаа эсгийг тодорхойлж болдог. Юу вэ гэхээр яаж эхэлж ийн гэж байгаас. Гомдолчлоход зөөлнөр буюу гомдолж эхэлж гин үү, шууд шүүмжлээд эхэлж гин үү. Тэгээ энэ ялгааг хэлвэл ингэж байгаа. Гомдол нь ингэдэг. За чи өчтөр аяга угаагаа хүчин би үнэхээр уур хүрсэн гэдэг юм үү те. Угаана гэж хэлээд дээ чи одоо угаагаараа чи гэдэг юм уу, иймэрхүү байдлаар эсвэл бензин дүүргэнэ гэж хэлчээ дахиад мартцсан юм уу чи гэдэг юм уу, иймэрхүү байдлаар гомдолдог. Бензин дүүргээ өсчин болоод би маргааш ингэнэ штэ гэд ингээ гомдлоо илэрхийлдэг. Харин шүүмжлэл бол арай өөр. Йоо чи яа гэм худалч юм би аяга угаана гэчээ дунтаад өгсөн байхтай яа тий. Чи дандаа л ингэж худлаарч байгаа. Тэр хүнийг бүхэлд нь худалч гээд зөвхөн нөхцөл байдлыг биш бүхэлд нь шүүмжилж байгаа. Тэр хүнийг худалч болгочих. Тэгээ чи ямар хариуцлагагүй юм бэ? Бензин авна гэчээд ингэчлээ штэ. Хариуцлагагүй болгочих байгаа тий. Энэ үйлдэлд чи хариуцлагагүй хандлаа. Тэр нь чи надаа ийм байлаа. Чи ингэвэл дээрээсээ гэдэг зарчмаар гомдол явдаг байх. Надаа ийм байлаа. Энэс ч юм болж ийм боллоо. Чи ингэвэл дээр гэсэн ийм ямар гомдол явдаг бол шүүмжлэл бүхэлдээ чи угаасаа ийм өөрчлөгдөх боломжгүй чи ийм. Яа энийг яг ийм сайн тогтоож авъя. Би цээжлээд энийг яг тархиндаа хадах боломж байна уу? Шивүүлчихв. Би энэ дээрээ сайн гарч игээд гомдлоо шүүмжлэл гомдлохын урд нь чеклээ шүүмжлэхийн урд нь x-лээ та. Бүр жишээ мишээтэй ингээд урд ингээд шивчихв. Өөрийнх нь гаргадаг боломж байна уу? Гэтэ энэ түгээмэл байдаг. Байдаг. Олшроод эхлэхээрэл аюул болоод нөгөө 3 морьтноо дуудаад эхэлдэг. Тэгэхээр 4 морьт орж ирэхийн тулд хамгийн эхлээд энэний олон болоод олшроод тэр хүнийг бүхэлд нь шүмжлэх нь нэмэгдээд эхэлж ивэл харилцаа жоохон анхаарах хэрэгтэй байна. Байшингийнхаа давхруудыг сайн торд гэж байгаа. Тэгээ энэ морьтон дээр за байлаа гэж бодъё. Аль нэг шинж нь. Тэгвэл нэг харилцаатай биш. Нэг эерэг нэг сайн зүйл гэсэн харилцаатай биш. 5 эерэг нэг харилцаатай. Жишээлбэл та 5 удаа тэр хүний тухай сайхан зүйлсүүд одоо хэлж юм уу те тэр хүн таатай мэдрэмж төрүүлжиж нэг шүмжлэлийг чинь мэдрэмжийг ингээ багасгах гэх юм уу механикаар хэлвэл 5-1-ийн харилцаатай авч явах нь байна. За хэрвээ одоо
энэ зүйл тохиолдчихлоо, шүмжилж эхлэе, гомдоочихлоо, тэ муухай зүйл болчихлоо. За тэгвэл 5 эерэг зүйл хийжээж бүр ялах нь шүү дээ, тэ. Тэр мэдрэмжийг тий. Тэгэхээр нэг нэгийн харьцаатай байж болохгүй л гэсэн үг. Тгүүлийн давтамж олшроод эхэлсэн байна. Олон байна. Гэсэн үг шүүмжлэлийн давтамж. Тэгэхээр чин тэр харин сөрөг мэдрэмж тийм л амар байх нь шүү дээ, тэ. 5 эерэг мэдрэмжээс яаж яаж тэнцэж шүү дээ. Тэр сөрөг мэдрэмж чинь. Ер нь өөрийгөө бүхэлд нь үүсгэгдэн гэдэг чинь нэлээд том мэдрэмж шүү дээ. Нэлээд том таламжгүй мэдрэмж. Тэр тусмаа хайртай, намайг хамгийн сайн мэдж байгаа, ойлгож байгаа, хамтдаа насаараа би амьдрна гэсэн одоо юм тууштай ихтгэл үнэмшилтэй байгаа хувьд өөрийгөө үүсгэж ийн гэдэг чинь нэлээд тухгүй мэдрэмж шүү дээ, тий. Yes. Муухай шүү. Муухай байдаг да. Үнэхээр муухай байдаг. За бусад морьтнууд маань давтамж нь олширчлоо. Бусад морьтнгууд маань ороод ирлээ гэж бодвол хоёр дахь морьт нь зэвүүцэл. За. Энэ нь ямар бодол дээр суурлаад байна вэ гэхээр би энэс илүү. Одоо жишээлбэл хоёулаа хосойлаа гэхэд би ямар тягаас илүү гэж өөрийгөө би бодоод байна. Тэрнээс тэр ихтгэл үнэмшилтээр суурилсан зэвүүцэл гарч ирдэг. Жишээлбэл саяны 2 бензин аяг угаахтай холбоотой жишээгээ үргэлжлүүлвэл чи бензин аавна гэж би чамд хэлээд дээ гэхэд одоо нөгөө хүн нь би мартчихжээ чи ажил дээр явахт минь сануулад хэлээрэй гэдэг юм хэлэх санууллаа гэд чи яг авч чадах уу? Яочлж байгаа зэвүүцэж байгаа юм шиг. Тэгээд яг чамд тустай болох уу? Гэд нөгөө хүн ямар нэгэн байдлаар ингээрээ гэд нөхцөл байдлыг санал болгож явахад яг үнэндээ чи тэгж чадахгүй шүү дээ. Угаасаа л чи юм шүү дээ. Гэд би илүү хариуцлагатай чи харин хэзээ ч хариуцлахгүй гэсэн дээрээс хараад байна тий. Яг тийм дээрээс харж шүмжлээд одоо зэвүүцээд байгаа. Одоо яахлаарэ чамд ингээс сануулсан ч нэмэргүй тий. Яг тийм. Эсвэл одоо чи хаягаа угаа гэхэд бай чи би бүр ажилласаараа ядраад жоохон хугацаа өгчих гээд тэглээ гэж бодъё. Жоохон суугаатхыг гээд тэгэхэд яг одоо хугацаа өнгөрчөөд энэ шийдэгдэнэ гэж бодож байна чи. Чи гэдэм ямар нэгэн ийм одоо санал болгох юм хэлж яхад угаасаа чи наатгээ хийж чадахгүй. Чи угаасаа яагаад гэвэл ийм учраас гэсэн байдлаар зэвүүцээд ёжлоод байдаг гэх юм уу. Тэр нь заавал ийм хурц ээж 30 ээж болно. Чанга дугтай байх албагүй. Санаа нь им ёжлон зарим хосууд инээж аач энийгээ хийдэг байна гэдэг аахгүй. Яг штэ чи тийм угаасаа л чи юм штэ чи угаасаа хийж чаддгүй штэ ч гэдэг юм уу. Ер нь санаа нь бол дандаа л тийм мессежийг өгөөд чи би харин ийм гэд өөрийгөө дээр тавиад шүү. Байдаг. Өхөртөд ч юм шиг тий. Өхөртөд ч юм шиг сони хийгээд идэг нэг тийм. Яг тийм. Нэг юм хүмүүсийн хажууд тий. Одоо нэг юм манай энэ угаасаа юм жоохон тэнэгдүүч гэж байгаа шиг тий. Нэг юм амар олон хүний дунд мунд нөгөөх нь ингээд нэг жоохон манай хийн угаасаа гэж мэгээд нэг юм чи юу мэдтээ энэ төр гэдэг байдаг тий. Байдаг. Ер нь энэ дөрвөн мортонг харахад хүчирхийлэл дарамттай их төстэй. Давтамж нь нэмэгдээд байвал баян харилцаа ийм мортонгууд ороод ирсэн. Би баян энэс хинч биш юм шиг мэдрэмж аваад байна. Шүүмжлүүлж ийн гэдэг чинь би баян өөлүүлээд байна. Чадахгүй юм шиг мэдрээд байна. Тэгээд зэвүүцлээлийн дараа зэвүүцүүлж байгаа хүн болохоор би энэс угаасаа дорд гэсэн юм мэдрэмжийг аваад байна. Би л болохгүй байна. Яг тий. Би л болтгүй юм байна. Би л хариуцлахгүй юм байна. Энэ бол хүчирхийлэл дарамтын шинж тэмдгүүд байгаа байхгүй ошроо тавил. Миний л буруу. Яг тийм. Би л угаасаа одоо юм яа болохоор би энэс илүү өөдтэй байсан бол энэ хүн надтай ингэж харьцахгүй. Би одоо илүү одоо хөрхөн сайхан ухаантай одоо юутай ч юм те мэдхгүй байсан бол энэ хүн надтай ингэж харьцахгүй гэж бодогддог шүү дээ. Саяны энэ мортонг аваад үтгэхээр нөгөө 7 зарчмаа санаж байгаа бол эерэг зүйлсэнд төвлөрөх гэсэн шүү дээ. Энэ тухайн давхар алдагдаад тэр хүний тааламжгүй зүйлсэнд л байнга төвлөрөөд байгаа. Тэр хүн яг хариуцлагагүй зарим үед
Яг залах уу зарим үед. Тэгтээ тэр хүн сайн байгаа. Мэдээж уг нь байсан болохоор л анх би биендээ дурлсан шүү дээ. Тэгэхээр урт хугацааны туршид тэр сайхан зүйлсийг нь олж харах гэдэг байшингийн давхар маань ингээд ганхаад тэр давхар байхгүй болоод тэгэнгүүт зэвүүтэл орж ирээд байгаа. Дандаа юм штэ. Гэт тэгээ энэ морьтон дээр хизээч асуудал шийдвэрлэгддэг. Зүгээр л асуудлыг шийдвэрлэвш би илүү чамаас дээр чи дор гэсэн л ийм мэдрэмжээ бодлоо батжуулаад яваад байгаа нь л тийм мэдрэмж төрүүлээд байдаг. Ягаад ч юм гэхдээ эн чинь ингээл нэг л өдөр гараад ирэхгүй гэдэг чинь яг байгаа байхгүй тий. Өмнөх 2 морьтон байж ижил энэ зүйл бас гарч ирээд байна штэ. Тэр нөгөө нэг шүүмжлэл энэ төр байж иж одоо нөгөө хүмүүсийн гэтээгт хүчрхээлүүлэл байгаад ах юм. Эсвэл ингээл анханасаа яах гэ тийм хүнтэй байсан гэж хүмүүс амар нөгөө хүчрхээлэлд байгаа хүнийг айгүйх буруутгадаг штэ. Тэнгүүд эн чинь ингээл зүв зүргээ байж байгаа л нэг нь нартай өглөө тэгээгүй шүү дээ. Тэгэх ямар ч боломжгүй. Гар хүрдэг хүн болоод жишээ нь нэг л өдөр шууд цохоод авахгүй. Тэр чинь өмнө нь тэрэнд бэлддэг те. Одоо эдийн засгийн хувьд, сэтгэл санааны хувьд, нийгэмд эзлэх байр суурийн хувьд за бүр ингээд тусламж ирэх одоо холбоо тогтоох бүх зүйлүүдийг нь хэдэн жилийн турш мэдхгүй тэр хүнийг ингэж бэлдэж за чи бол те надаас дор гэдэг мэдрэмжийг өгч чи надаас гараад хайшаач явж чадахгүй хинч чамд туслахгүй чамд хинч байхгүй гэсэн тэр бүх зүйлүүдийг бэлтчихэд цохиж зодож эхэлдэг байгаа байхгүй те. Тийм болохоор яг энэ морьтонгууд чинь ингээд нэг л өдөр дөрвөлээ зүг зүгээр байсан хүн гараад ирдэггүй. Энд чинь ингээд алхамаар сөөмөр үг үгээр за тэгээ харцаар үйлдэлээр те зүгээр л яад чи мэдгүй л нэг тэгэж мэдрүүлчихсэн байдаг. Хизээ тэр юм ихэлсэн мэдэгддэггүй. Байнгын давтамжтай ямар ч одоо саруул ухаант хүнд байнгын давтамжтайгаар шүүмжлээд чи угаасаа ийм гэдэг бүхэлд нь үгүйсгээд байвал тухайн хүн урт хугацаанд нэрэл үний юм байна гэж боддог. Тэр тусмаа гэр бүлийн харилцаа гэдэг чи ямар нандин бэлээ, ямар их хугацааг бид нар зардаг вүлээ. Тэр харилцаан дундаа байнгын шүүмжлэл, байнгын ийм зэвүүцлийг, дорд үзэлтийг мэдрэнэ гэдэг чинь энд итгэхээс өөр аргагүй сэтгэл зүйн байдалд орчиж байгаа юм л та. Ёстой буруутгахын аргагүй. Тийм нөгөө хайртай хүнээсээ сонсоод байгаа шүү дээ. Тэр чинь хөндлөнгийн одоо нөгөө нэг хажуу байрны доржоо хурж хөрөнгөтлээ. Чи юм шүү гэж хэлчихээгүй яваад байгаа биш байхгүй тий. Тэр чинь ингээд нөгөө нэг итгэцэн, хайрлцсан тэр хүндээ ингэсэн байгаа хүнээсээ байнга тийм ингээд ахлаар чинь амар итгэн. Нэрэл би одоо юу ч чадахгүй юм байна. Нэрэл би гэд тэр чинь ингээ алхамаар өдөр тутам ингээд яа гэхдээ ёрын шүү бүр яа фак уур хурцлдаг шнэс. Гэтэ мэдээж саяны 7 зарчмаа энэ онол дээр бол 7 зарчмаа 7 давхраа баримтлаад яваад хамтдаа энэ байшин үнэхээр бат бөх болохын урт хугацаанд гэж хамтдаа зориул энэ морьтон ирэх үеүүдээр хамтдаа гэдэг нь гол нь тий. Нэг хүн ганцаараа ингээд тэнцээ чармаалт гаргаад өөрчлөх гээд би ингээд өөрийгөө өөрчилжүүл болох юм байна гэдэг бол биш. Хамтдаа энэ асуудлаа олж хараад хамтдаа тэмцээд өөрчлөхийг оролдох. Хоёулаа нэг л болохгүй байна. Хоёулангийн харилцаа нэг л болохгүй байна. Хоёулаа тусламж үсье. Энийгээ болгох талаас нь ингэя тэгья гэд хэцүү. Гэхдээ хин хинэн нэрнгэсэн үнэхээр энийг ухамсарлах хэрэгтэй тий. Тэгэхгүй бол ингээд одоо нэгэндээ одоо зориулж эмчтэр очиж тий санааг нь амраах гэж байгаа юм шиг. Тэр мэр гэхдээ яг очтгон зөв очиод л байх хэрэгтэй. Хин хинэн тий хичээх юм бол болохгүй биш болно. Яг түрүүний хэлдэг point тий тэр хүн тэр харилцааг авч үлдэх гээд тэр хүний хүсэж байгаа хэв загварт өөрийгөө өөрчилж болохгүй. Тэр бүтэхгүй. Тэр хүнд чи яаж ч өөрчлөгдсөн дахиад таалагдахгүй. Магадгүй одоо бүр ингээд биетээр ярих юм бол те чи шар хүстэй байгаад байх л юм бол таалагдах юм шигээр чамд ойлгуулж агаад чи шар хүстэй болчвол таалагдахгүй.
улаан устай байхыг хүснэ. Чи тэгээд улаан устай болчих юм бол таалагдахгүй. Одоо maybe таалагдах энэ хизэж дуусахгүй. More л гэнтэй те. Яагаад гэвэл ингээд чамаг дээрс чи хараад ингээд аваалахаар хизээч нөө зогсохгүй дуусахгүй. Битээ тэгэж өөрийгөө эвдэж, битээ тэгэж өөрийгөө хинч биш болгож, өөрийгөө алдаж тэр хүнд ингэчүүл би таалагдах юм болов, хайрлагдах юм болов гэж цаг хугацаа, бие сэтгэл одоо эрүүл мэнд одоо өөрийгөө битээ үрээрээ гэж гуйж гинаа. Яа, бүр амар стрессдж гинаа би. Яг энэ юмнуудыг сонссон чи. Гэтэ хоёулаа баг багаар биендээ тохируулж бол өөрчлөгдөж болно. Нэг нь дан чармаалт гаргаад, нэг нь байнга шүүмжилсэн дээрээс хараад айл энэ хүчирхийллийн шинж тэмдэг болох нь гэхдээ хүчирхийллийг яривал бүр урт болно. Тэгээд хоёулаас тэг хэрэггүй шүү гэж тухайн хүн дотроо мянга бараг тэгж хэлж байгаа. Би инглээч тэр яахгүй юм байна. Гэхдээ энэ хүчирхийллээ, гэр бүлийн хүчирхийллээс аль нь ч яасан тэрийг гаргах гарцсан гадны хэн нэг нь л байдаг гэж байгаа онлоор зөвлөх юм уу, найз юм уу, гэр бүл юм уу? Ягаад гэвэл тэр хүчирхийллийн даван тулж байгаа хүн маань байнгын тийм дарамттай орчинд байгаа гэхээр сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй байгаа. Тэр тогтворгүй байдлаасаа ухамсартайгаар үр дүнтэй шийдвэр гаргана гэдэг хэцүү. Бүх хүний хувьд тэр хүн ямар ч боловсралтай, мэдлэгтэй, мундаг байсан хамаагүй. Тэгэхээр хэн нэгэн тэнцээ орж ирж тусламж үзүүлээд, итгэл үзүүлээд дэмжих шаардлагатай тэр даван тулж байгаа хүнийг. Тэгэхээр яг одоо бити тэгээрээ, бити ингээрээ, бити өөрийгөө өөрчлөөрөө гээд бас яг яах юм бэ тэгээд би маш хэцүү нөхцөл байдал шттэ ер нь. Тэр хоёлаа хүчирхийлэл дээр бол бүр гүнзгий ярих хэрэгтэй болох бах. Дараагийн мартан л гоо. Бити тэгэрэ гэж гуйгаад тэгээд тусламж хүсээрээ. Тийм. Хэн нэгэн байгаа шүү те. Хэн нэгэн байдаг. Чи ингээд гав ганцаараа юм шиг санагдаж байгаа, мөнхийн юм шиг санагдаж байгаа. Yes, I know би чамайг ойлгож байна. Гэхдээ одоо сайхан дүүргийн эмнэлгүүдэд, өрхийн эмнэлгүүдэд эмчтэй болсон. Тэр бол үн төлбөргүй. Хүчирхийллээс үндэсний төв гэж бас одоо 20 тэтгэгчлээ 97 оноос хойш ажиллаж байгаа. Үнгүү зөвлөгөө, сэтгэл зүйчтэй, хуульчтай, хамгаалах байртай, бүр аюулын түвшин өндөр байвал хамгаалах байртай. Тэнцээ очиод үнгүү зөвлөгөө авч болно. Тийм. Тэрнээс бити айгаараа хичээрээ одоо нөгөө нийгэмд ингэж цоллуулахыг гэж бити айгаараа хүмүүс айгүй бас тэгэж хойшилдог те. За би ингэж явхлаар хүн юу гэж хэлэх бол эмчтэй уулзсан одоо ингэсэн тэгсэн гэхээр хүн юу гэж хэлэх бол гэж айгүйх ингэж хойшоо ухардаг. Тэгээд айгүйх цаг алдтай юм шиг санагдаад идэг. Тий. Тэгтэл маш олон эмэгтэйчүүд би тухайн байгууллагт 5 жил хамгаалах гарн дээр ажиллаж байсан. Маш олон эмэгтэйчүүд, хүүхдүүд ирдэг, эрэгтэйчүүд цөөн хэдээрээ бас ирдэг. Тэгээд бас дээрэс нь гэр бүлийн хүчирхийллээс гарна гэдэг бол судалгаагаараа тухайн хүн 7 удаа орлого гэж 7 удаа салах орлого гэж тэндээс салж чаддаг гэж байгаа. Тэгэхээр та 1 удаа хийсэн бол 2 удаа хийсэн бол бүтэхгүй юм байна. Би ямар арчаагүй юм бэ гэж өөрийгөө буруутгах ш. Чи угаасаа маш хүнд харилцаа штэ. Маш айгүй хэцүү, амар хэцүү. Бүх зүйлээрээ хамааралтай болцсон. Тэгээд хин ч сална гэж харилцааг эхэлдэггүй. Мөнхийн байх юмшгээр эхэлдэг. Тэгэхээр таны төсөөлөөгүй төлөвлөөгүй зүйл тэгэхээр бүр хэцүү байгаа. Тэгэхээр дунджаар 7 удаа гэдэг чинь бас олуудаа орлого гэж тэр харилцаас гардаг байх нь. Тэгээд тусламж хүсээрээ л гэж гуймаар байна дахиад. За энэ болохоор 3 дахь морьтон ороод ирсэн байгаа тийм. Одоо 3 дахь морьтон л орох чинь. Одоо зэмлэх тухай 2 дахь морьтон яриад зэвүүцэл. Тийм. За 3 дахь нь биеэ өмөрч хамгаалах гэж байгаа. За тухайлбал намайг нилээн ингээд зэвүүцсэн байдлаар дор дүтсэн байдлаар буруутгаад эхэллээ. Би мэдээж өөрийгөө хамгаална. Тухайлбал чи байнга намайг сонсдгүй юм гэхэд тэгэхэд би чи намайг байнга сонсдгүй гэж бодож гин үү гэдэг юм уу те. Би чамайг тэгээд огт хайрладгүй, огт сонсдгүй юу те гэдэг юм уу. Ингээ хамгаалах үгнүүд шүү дээ те. Тухайлбал саяны юун дээр аяга угаагаагүй чи яасан залахгүй ингээ хэлсэн байлаа гэж ботход чи угаасаа юм залах уу гэвэл би дандаа залхуураад байж идэггүй те. Би өчтөр жишээлбэл тийм юм хийсэн. Би тэгээд залах уу гэсэн үг үү гэдэг юм уу.
иймэрхүү байдлаар би ийм биш штэ гэсэн хамгаалах үгнүүдийг хэлдэг. Тэгэхээр энэ уул нь ботход уг нь бол зөв юм шиг тий хамгаалаад байна шүү дээ. Байнга одоо тэгээд шүмжлүүлээд байнгын гүнлээд ахад уг нь бол хамгаалаад шүү дээ. Тий. Гэхдээ яг зөрчилдөөнийг шийдвэрлэх дээр үр дүнтэй байдаггүй. Бид хоёрын зорилгочин уул нь энэ зөрчилдөөд байгаа асуудлыг хараад яах вэ гэж шийдвэрлэх боломжийг олж харах штэ тий. Гэтэл нөгөө хүн маань намайг шүмжлээд буруутгаад байна. Би тэгэнгүүт буруугүйгээд өөрийгөө хамгаалаад байна. Хамгаалахдаа дийлэнхтэй энэ асуудлаас жоохон холддог. Өөрийгөө өмөрөөд байна тий. Тэгэхээр энэ асуудлаас та хоёр аль хэдийн алсраад үрдэн төрөхгүй байна л гэсэн. Нэг нь шүмжлээл, нэг нь өөрийгөө өмөрөөл голынхаа асуудлыг юусоо олж харахгүй л байгаад байна гэсэн юм байна тий. Намайг сонсдоггүй гинэ. Би чамайг сонсдог л эзэдээ. Тэгээ сонсоо л штэ. ч юм уу тий. Одоо тэгээ сонсож байгаа биш үү ч гэдэг юм уу тий. Айгу түгээмэл байдаг тий. Иймэрхүү байдлаар үргэлжлээд байвал энэ 3 дахь мөртөө ороод ирсэн. Нэг нь шүмжилсээр л байх нь байна, нөгөөх нь өөрийгөө хамгаалсаар л байх нь байна. Голын нөгөө нэг гаргаж шийдвэрлэх гээд байгаа асуудлаа харахгүй л байгаад ах нь шүү дээ тий. Эхний мөртөн бол хамгийн эхлээ орж ирдэг шүмжлэл, дараагийн хоёр дахь нь зэвүүцэл, бие өмөрөх. Энэ хоёр дараалалгүй. Шүмжлээд бие өмгөөрөөд одоо зэвүүцсэн ч байж болно. Энэ хоёрын бол дараалал хамаагүй гэж байна. Харин нэгдэх дөрөвдөх хоёр морьтон бол хамааралтай. Нэг нь хамгийн сүлд орж ирдэг, нэг нь хамгийн төгсгөлд орж ирдэг. За. Голынх нь бол хөдөлцөж ороод ирч магадгүй байх нь байна. Яг тий. Дараалал нь ахгүй. За дөрөвдөх морьтон болохоор чулуун хан босгох гэж байгаа. Энэ нь ихэвчлэн урт хугацааны хамт байсан осуудад анзаарагддаг. Ер нь аль чулуун хан шиг би энэ хан руу юу гэж хашгирсан, юу гэж хэлсэн огт ойхгүй биеийн хилэмжээрч үгээрч хариу үзүүлэхгүй байна гэсэн. Чимээгүй хүчрхийлэл. Тэгээд чулуун хан босгоход мэдээж цаг хугацаа хэрэгтэй. Одоо зэмлүүлээл өөрийгөө хамгаалал янз бүрийн байдлаар хариу үйлдэл би энэ лугаа хашгираад ингэсэн байж болно. Тэгээд үрдүнгүүн байна гэсэн итгэл үнэмшилтээр ямар ч нэмэргүүн байна гэсэн итгэлээр чулуун хан босдог. Тэгээд чиний сая нөгөө өмнө нь ярьжсэн зайлсхийлт гэдэг бол энэ дээр арай өөр гэдэг энэ байгаа. Бүхэлдээ зайлсхийж байгаа асуудал чулуун хан дээр бол яригдчихэж байгаа. Хоёулынгийнхаа өмнөх зайлсхийлт болохоор тухайн хугацаанд тайвшрахын тулд зайлсхийлт. Тэгэхээр Джон Готман хэлэхдээ харилцаа их хэрэлдэж байгаадаа, их маргалдаж байгаагаадаа төгсгөл харагддаггүй. Чулуун ханаас л төгсгөл харагддаг. Үнэн. Үнэн гэж хэлсэн байдаг. За гэхдээ чулуун хан аль хэдийн босцсон ханыг бас энэ ханыг нурааж болно. Юу юм бэ гэхээр нэг харилцаа, хосын харилцаа яриа дурдсан байлээ л дээ. Жишээлбэл би чамд огт хамаагүй юу гэд эхнэр одоо хин байдгийг нэг нь хэлсэн байлаа гэж бодъё. Тэгсэн чинь чи ярилцмаар байгаа бол ингэ дайрч хашгирхаал болох хэрэгтэй штэ гэд нөгөө чулуун ханаасаа нөгөө хүн гараад үг хэлсэн байлаа гэж бодъё. Чи ярихгүй байгаа юм чинь би хашгирлгүй яад юм бэ? Чи юу ч яахгүй байгаа юм чи би бачамд чинь. Чи ямар үед намайг ярина гэж бодож чинь ч гэт юм уу. Тэгэнгүүт нөгөөдөг чи юу н хизээч ярихгүй ах. Чи юу н дандаа л ярьдаггүй штэ гэлээ гэж ботход нөгөө чулуун хааны хүнээс яах гээд байгаагаа илэрхийлж болно. Чи хашгираад л байдаг учраас би ярьдаггүй байхгүй юу? Ч гэт юм уу те. Иймэрхүү байдлаар ямар нэгэн байдлаар энэ чулуун хаанаас гаргахад боломжтой нөхцөлөө нөгөө хүндээ хэлэх ёстой. Гэхдээ хэлдэг л юм байна. Ер нь бол чи ингээд тахлаар чи би юу гэж ярих юм бэ ч юм уу. Чамайг ингээд идэг болохоор би юу ч ярмааргүй байна. Энийн оронд дуугаа ойжсэн дээр ч юм уу те. Уг нь илэрхийлдэг нөгөө тал автгүй юм биш үү. Чи намайг барьж авч би юу гэж ярьдیں ч гэдэг юм уу те. Тийм. Уг нь бол нөгөө нэг ярилцвал ярилцъя л гэсэн үг шүү дээ. Тэр чи одоо нөхцөл нь бүрдчихвэл тий нөхцөлөө бүрдүүлчихвэл ярихад би бэлэн байна л гэсэн үг нь бол мессежийг уг нь өгөөд байгаа юм биш үү те. Тэгэхээр нөгөө буцаад Батбих харилцааны байшин дээр очивол зөрчилдөөнийг шийдвэрлэх гэсэн давхар байсан шүү дээ. Тэр зөрчилдөөнийг шийдвэрлэх нь чухал, ялалт нь чухал ш. Тэгэхээр нөгөө хүн шийдвэрлэхэд ийм нөхцөл надад хэрэгтэй гэж санал тавьж байна. Тэрийг нь
шийдвэрлэх нь чухал гэж хүлээж аваад ямар нэгэн байдлаар шийдвэрлэх. Ялах нь шийдвэрлэх нь чухал. Гэхдээ энэ дээр чулуун хан дээр бас энэ яг мэдрэлийн тогтолцооны хувьд хүний хийдэг хариу үйлдэл юу юм бэ гэхээр хүн аюултай нөхцөлд орохороо 4 төрлийн хариу үйлдэл үзүүлдэг. Тэрнийхэн 3 түгээмэл байдаг нь болохоор тулалдах, хөшөх, зүхтах гэсэн 3 хариу үйлдэлийг үзүүлдэг. Бид нар дийлэнх нь мэддэг шүү дээ. Тэгэхээр хөшөх хариу үйлдэл нь ерөнхийдөө хосын харилцаанд чулуун хан босгохоор илэрхийлэгдэж байна. Нөгөө хүн төгшүүр аюулыг ихээр мэдэрлээ. Тэгэхээр хамаг мэдрэхүүгээ хаачж байгаа хэрэг болж байгаа гэсэн үг. Тэгэхээр ямар нөхцөлд энэ одоо хариу үйлдэл багасах вэ гэхээр аюулгүй мэдрэмж нэмэгдэх үед энэ хүн намайг сонсох юм байна, ойлгох юм байна, энэ харилцаа аюулгүй юм байна гэсэн юм ярахад уурлахгүй юм байна. Тэ юм яраад ингээд яасан юмаа ярилцгаад өөдөөс уурлахгүй гэсэн юунд ч хүн ер нь ярина шүү дээ. Тийм аюулгүй мэдрэмжийг үүсэх одоо аль нь үүсчиж энэ харилцаа үүсчиж өөрөө тэр хариу үйлдэл нь буураад аюулын мэдрэмж нь багасаад яг идэвхтэйгээр шийдвэрлэх арга хэмжээг авч болно гэсэн үг. Тэгэхээр энэ чулуун хаан босох нь нөгөө хүний өөрийгөө хамгаалах гэж байгаа ийм хамгаалах хариу үйлдэл байх нь. Хөрх ямт. Хөрх хидүү гэдэг байхгүй. Яа. Тийм. Тэгээд тийм ч бах тэ. Юу ч одоо тийм гэчихв. Дотроо юм бодчихсон шүү. Түгээмэл хариултанаас тийм байгаад бид нарын харилцаа байдаг л тийм. Энийг анзаараад гол нь хин нь хоёр хүн хоёулаа харилцаа гэдэг чинь хоёр хүний юм шүү дээ. Буруу дээрээ тулвал хоёулангийнх нь л буруу. Зөв дээрээ тулвал хоёулангийнх нь л зөв. Түүнээс биш нэг нь буруутаал, нэг нь зөв болоод нэгнээс нь зөвхөн нэгнээс нь болоод салалтын тэр үсчдэг юм байхгүй юм байна лээ шүү дээ. Буруу дээрээ тулвал хоёулаа л буруу. Тэгээ энэ дөрвөн мортон хэлэхдээ энэ дөрвөн мортон нөрүүлээ байгаа хосын харилцаанд эвлэрэх орлого буюу хоёулангийнх нь нөгөө хэлдэг. Ингээ хэлээ гаргацдаг. Тэрийг маш ихээр аль тал нь хийдэг байна гэж байгаа. Уг нь тийм харилцааг авч үлдэх гэдэг шүү дээ. Хэдий тийм байгаа ч гэсэн орлого хийгээд байна. Гол нь эвлэрэх орлого нь дандаа амжилтгүй болоод байдаг. Дөрвөлээ байгаа тохиолдолд түгээмэл байна. Тэгэхээр нөгөө 80-90% салах магадлалыг баримжаалж болох гээд байна. гэдэг. Нөгөө нэг юу яхаал болчт юм байна л да. Би бинийг нөгөө нэг ойлгохоо авахаа. Одоо нөгөөндийнхээ хариултлыг ингэж барьж авахаа болчт юм байна л да. Жижигч бай, томч бай. Ерөөс ингээ ойлгохоо болчт юм шүү. Уг нь бол ингээд чи ингээд ахаар чинь би юу гэж ярих юм бэ гэд одоо үн хилээд байхад л нөгөө тал нь ингээд тэр хүнийхээ хэлж байгааг ойлгохгүй шүү дээ. Ер нь сонсгоо болчих юм уу? Ийм сэтгэл хөдлөлийг 1-10 юм шкалта гэж үзвэл саяны энэ 4 мортон илэрч байгаа үеуд дийлэнхтэй 10 руу 9 руу төгсөн маш юм өндөр ийм сэтгэл хөдлөлүүд ингэсэн байгаа үед те юу сонсохдохгүй байх нь шүү дээ. Тэгэхээр жоохон доошлж ирж байгаад өөр их аргаар жоохон тавьширч байгаад энийг шийдвэрлэх ямар нэгэн байдлаар үр дүнтэйгээр шийдвэрлэх гэж орлого хэл. Харин 9 дээр 10 дээр байхад болохоор нөгөө хүнийхийг сонсохгүй шүү дээ. Тэгээд өөрийнх нь тэр сэтгэл хөдлөл оволцоод нэг ясандаа нөгөө хашгираад байгаа хүн чинь бас хамгаалах хариу үйлдэл шүү дээ. Тулалдаад байна. Төгсөлтгүй. Авшаал тулалдаад байна. Тэр хүн бас аюул гэж мэдэрчээд өөрөөхөө хамгаалах хариу үйлдэл үзүүлээд байна. Тэгэхээр тэр хоёр нэг нь чулуун ханаа босгоод өөрийгөө хамгаалчлаа. Нөгөөх нь тулалдаад хамгаалах хүмүүсийн хариу үйлдэл өөр шүү дээ. Тэгэхээр тэр сэтгэл хөдлөлийн 9 дээр 10 дээр 8 дээр байгааг 5 руу жоохон булгаад ирээд тэгээд нэг ярилцтаа. Тэгээд нэг одоо ярилцсан түгээмэл ч гэсэн өөр аргуудас байж болно. Тэрүүгээрээ нэг арга хэмжээ авдаг. Энэ 4 мортон чинь урт хугацааны харилцаанд дээр ажиглагддаг хан босгох гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр та урт хугацааны харилцаан дээр бид хоёр яаж тавьширдаг вэ гэдэг нэг баримжаа байгаа да. Тэрүүгээрээ нэг анзаараад хийх гээд оролдоод үзвэл. Бас харилцаа эхэлж байхад бас анзаармаар л юм байна. Ийм шүүмжлэгч хүн тий анханасаа тийм айгүй ийм шүүмжлэгч хүмүүс байдаг шүү дээ. Өөлөөд идэх ч юм уу. Тэгвэл нэг гүнзгийрээгүй байгаа дээрээ надаа эн чинь тухгүй байдаг ингээд хилээд илэрхийлээд тийм дараа надад баярлалаа өөр хүнийг бити ингэрээ за гэд хилээд өчмөр л юм шүү гэдэг байхгүй юу.
амар байнгын шүүмжлэл, байнгын дутуу нэг юм юу ч хийсэн, яач ч байсан тэр тавьсан тэр дээдлийн юмд хизээч хүрэхгүй гэдгээ мэдрэх энэ тэр бол амар. Араг тэр хүн өөрөө ч хүрэхгүй байгаа. Тэр одоо тэр хүн ингээд тийм юм тавьцнаа ч мэдэхгүй нэг юм абсолют нэг юм тавьсан байгаа. Өөрөө тийшээгээ хүрээч гэж юу нь бол бодохгүй хэрнээл хажуутаа хүрэх гэдэл ингээл өөлүүл ингээл чи юм шүү чи тийм биш ингээл тийм хүний хажууд юу ч хийжсэн нөгөө нэг хүчрхийлэл гэдэг чинь дотроо заавал цохоод ингэдэг одоо нүдний ил одоо шарах сорив хөхрөлт үүсдэг. Тэрнээс гадна бас нэг аимшигтай сэтгэл зүйн хүчрхийлэл гэж юм байна тийм. Бүх төрлийн хүчрхийлэл, сэтгэл зүйн хүчрхийлэл дагалдаад явж байгаа. Одоо зодуулж ич жаргалтай байна гэж юу байх вэ? Байхгүй шүү дээ. Одоо нөгөө нэг цохид зодоогүй л байхад одоо юу нь болтгүй юм гэж хүмүүс заавал одоо нөгөө биен дээр ил шарах сорвтой болж ижил тэрийг хүчрхийлэл гэж тооцдог. Бас нэг тийм хүмүүс байдаг. Гэтэл тэр чин энэ дотроо ингээд шархаллаад өвдөөд зүрхээс ичүүлээд хөх няц болоод нүгний нүдэнд харагдахгүй тэгээс сэтгцийн өвчтөй болох хэмжээ хүртлээ ингэж хүчрхийлүүлж байгаа зөндөө олон хүмүүс байгаа. Тэрэнд бол дахиад тийм хин нэгнээс тусламж гуйх хэрэгтэй. Тэр бол амар оролтонд ч хүргэж магадгүй. Тэгээд байвал хамтдаа хичээж өрчилж болно. Тэрнээс ганц хүний ер нь манай намайг нэг хамт ажиллаж байхад инх чимэг гэж сэтгэл зүйч хэлж ирсэн. Нэг хостоо уулзсныхаа дараа хайр гэдэг одоо цэцгээр зүрлүүл би нарыг гаргая чи усын усл гэд тэгээд би тогтмол өдөр болох нь усаа хийж явах хэвээр тэр хүн тогтмол нараа гаргаж явах хэвээр нар авахгүй бол цэцэг урахгүй байн услаад дан услаад байвал ялтарч чинь. Тэгэхээр юм яг цэцгийг ургуулж байгаа шиг хамтын процессоо гэж зүрүүлж нэг хэлжсэн. Маш гоё зүрлэл шиг санагдчихсэн. Би нараа гаргая чи усаа усл. Яс. За. Тийм эхний 7-гоо яриалстай нэр амар ингээл хайр дүүрэлстэй гоё санагдал. Хүүе бараг стандар боломжтой биш үү чи ингэж үгээд байжсэн. Сүүлийн 4-ыг ярьсан чинь бүр стресстэй дуур хүрээд энд чинь бүр өстэй зүрхнээ. Тэгээ саяны 7 ер нь ганхцсан байхад 7 бат биш байвал морьтнууд ороод ирэх нь байна. Тэгээд нөгөө тууштай байдал алдагдаад энэ болцсон гэд анхаарлаа холдуулаад сулруулаад ирэхэд бас морьтонгууд нэг нэгээрээ одоо байшин лум маань орж иргээл ингээд айгүй ядаргаатай дөрүн баачка юу нь бол ингээд модны цаанаас ингэсэн харцсан л байж байгаа шүү те нэг симхий гарвал панк гэж орж ирчих гээл тийм болохоор байшингаа сайн хамгаалаарай тууштай хайрынхаа төлөө тууштай байж тэмцээрэй. Тэгээ хамгаалах дээр энэ судлаач маань нэм жижиг нэг юм давхар дээр 3-4 тасгалуудыг оруулж ирсэн байгаа тэр номон дээр тэгээд тасгалуудаас нь дурдвал за энэ Ask Me карт маань хамгийн суур давхар шиг яг ийм асуултуудыг санал болгосон байлээ. Тэгж байгаа. За дараагийн давхар дээр болохоор дараагийн давхар нь талархал магтаалыг хуваалцах гэсэн шүү дээ. За энэн дээр өнгөрсөн үеэ хэрхэн хардаг вэ гэж сайхан зүйлсүүдээ талархах зүйлсүүдээ олж харахгүй байвал өнгөрсөн үеүдээ яриа. Та хоёрын өнгөрсөн сайхан зүйл байгаа одоод байхгүй ч гэсэн. Тэгэхээр тэрийгээ ярилцаад хамтдаа ингээд ямар гоё яасан тэр яг дурсамжийг ярихад тухайн үеийн сэтгэл хөдлөл бие дээр мэдрэгддэг. Даавраар ингээд зүрхний цохилт анх би биендээ дурлж исэн үе мууе те. Яг тэрэн дээрээ төвлөрч ярих. Тэрнээс ярьж байгаа л гэтэл чи одоо яав гэж биш те. Яг тэр үед ямар байв гэсэн тэр цайхан мэдрэмжээ одоод байхгүйгаа өнгөрснөөсөө олоод одоо тавьчир. Гэсэн тийм дасгалыг санал болгосон байгаа. Маш олон дасгалууд зүгээр жишээнүүд хэлж байгаа шүү. Дараагийн нэг дасгал болохоор 3 дахь давхрах уу? Тийм 3 дахь давхрыг. За, эерэг хариу үзүүлэхтэй. Давхар нь хоёр биеэсээ холдох биш ойртох жижиг үйлдэлүүдийг хий. Жишээлбэл удаан хугацаанд хосууд байгаад эхлэхээрээ үгээр ингэж эерэг хариу үзүүлдэг юм байна гинэ. Жишээлбэл би чамд аяхтаа ус өгөхөд ингээл зүсэл тоодогчгүй ингээл нэг авах хэвээр байх хэвээр хоол хийгээл өглөө гэж бодъё. Эсвэл яад ингээ гоё үйлслүүд хийдэг штэ тий. Тэрэнд нь юм эерэг хариу үзүүлдэггүй байх нь. Тэрийгэ жижигэр ч гэсэн үзүүлэх. Ямар гоё цай хийсэн юм бэ
ч гэдэг юм уу те иймэрхүү байдлаар эерэг хариу үзүүлэх. Тэгээд ийм биеийн ийм хүрэлтийг бас нэмэгдүүлэх. Гурав дахьын дасгал нь дасгалууд нь. Жижиг ийм анзаараад жижиг эерэг хариу үзүүлэх бас тухайн хүн ингээд илэрхийлээгүй байсан ч биеийн хүрэлтүүдийг үзүүлэх, хойноос нь тэврэх ч юм уу, гарнаас нь барих ч юм уу, хоёр бүр холтцсон биеиндээ нээх ингэж дотноор хүрхээ болцсон байл жижигхэн үйлслүүдээс хөл дээр нь гарын ингээ гуйын тогших ч юм уу ингээд нэг холбоосыг нэмэгдүүлэх гэж. За дараагийн асуудал шийдвэрлэх дасгал дээр нь болохоор өөрийгөө тайвшруулах аргуудаа сэргэе. Тухайн харилцаан дээрээ биш эхлээ сэтгэл хөдлөлөө ингээд нэг 10 дээр 9 дээрээс нь доошлуулах гэдэг байгаа шүү дээ тий. Гэтэ бид нэр бүгдээрээ нэг тайвшрах аргатай байгаа. Тэр аргаа эрэлхийлээд баяжуулаад эсвэл хоббигоо нэмэгдүүлээд ч юм уу иймэрхүү байдлаар өөрийнхөө сэтгэл санааг доктортой болох аргаа нэмэгдүүл. Сая нөгөө ярьсан шүү дээ судалгаанаас өөрийнхөө сэтгэл хөдлөлийг амжилттай тогтоолж чаддаг хүн харьцан харилцаан дээрээ бас амжилттай байна гэдэг байгаа. Тэ амжилт гэж хэлэх нь одоо хашаач юм чинь. Тэ гараа барай биш. Харин тийм ээ одоо нэг хоёр хүн хамт байх амжилт болчиход шүү. Сэтгэл хангалуун гэж яриа. Буруу. За тэгээ. Гэхдээ гэхдээ амжилт шүү. За тав дахь давхрын дасгал нь эвлэрэх орлогыг хий тэгээ анзаар. Нөгөө сэтгэл хөдлөл маань доошлолцсон саяны өмнөх давхар дээр хитрхи ингээд одоо хит сэтгэл хөдлөлт автахгүй байгаад байна. Тэгэнгүүт тэр нь өнцгөөсөө нөгөө хүнийхээ орлогуудыг анзаараад мэдрээд зогсох. Тэр юмнуудыг жижигнэр энийг яг хэлж байгаа шиг айгүй амархан биш л дээ. Яг хийгээл анзаараал нэг яа тийм 5 зурчлын нэг дээр нь эхлээд хийх. Тэгээд аанда 2 болох 3 болох гэд аажмаар орлого хийгээд явах. Эвлэрэх оролдлого хийх нөгөө хүнийхээ эвлэрэх оролдлогыг бас хүлээж авах. Эвлэрэх гэдэл байгаа юу л те. Нөгөө хүн ч бас ингээл хөөрхөө тэнд нэг юм эвлэрчих гэдэл нэг юм хийж л байгаа штэ. Тэгээд тэрийг нь айгу эргээр хараад тэгээд эвлэрхийг хүсэж байна да гэж байгаа тэр юуг нь хүлээж авах. За дараагийнхан шийдэж болох ердийн асуудлуудыг шийдэж эхлэх. Жижиг одоо маш олон асуудлууд хамтын амьдралд байгаа. Тэрийгэ ялгаад гэх юм уу? Шийдэж болохгүй гэж ялгаад шийдэж болох хамгийн жижигээс нь шийдвэрлээд тэгээ хамтдаа шийдвэрлэснэ тэмдэглэх. Энэ нөгөө 6 дахь давхар чи өөрөө зорилгоо биелүүлэх штэ тий. Энэ дээр зорилго дээр нь асуудлыг зорилго болгочихж байгаа. Nice. Тий нөгөө нэг асуудлууд байгаа штэ. Тэрийгээ хоёулаа хамтдаа шийдэх гээд тэгчвэл бас гоё юм штэ тий. Заавал нэг айгүй юм мөрөөдөл зөрөөдөл одоо тийм юу гэлтгүү. Бас тий асуудлыг зорилго болгож болох юм байна. Тэгээд тэрийг бит хоёр бүр ингээд биендээ тохирохгүй биш юм байна штэ. Ийм жижиг юм шийдвэрлэж чадчихна штэ. Гэдэг юм чинь буцаагаад итгэлийг бий болгож байгаа. Хоёлаа нөгөө нэг ингээдсэн тэгээдсэн асуудлаа хамтдаа шийдчихэж байна шүү дээ. Тэ? Тэгээ хамгийн сүүлийнх нь санал нийлдэг зүйлсээ олох. Хамтдаа шинэ хобби үүсгэж болно. Жижигхэн ч байж болно. Эсвэл зүгээр хоёлаа юунд санал нийлдэг үлээгээ ярьж болно. Үнэт зүйлээ юу яах гэсэн хэсэг те хамгийн сүүлийн дээвэр те. Тэгэхээр үнэт зүйл нэгдмэл байж олох зүйлсүүдээ олох. Эсвэл бүр байхгүй байгаа дэв шинээр олох. Байдаг бол тэрийг ярилцаж дахиж шинээр ингэж гаргаж ирэх. Юу ч хийж болно. Хамтын хобби энэ дээр бүр бас нэг тасгалд орж ирсэн байлээ. Шинэ хамтын хоббиг бий болгох. Жишээлбэл тухайн хоёр хүн ном унших сонирхолтой аль альд нь байсан эсвэл байгаа. Аль нь ч хийж болно. Тэгвэл хамтдаа биендээ ном уншиж ярилцдаг ч юм уу. Эсвэл нэг чаптер хамт уншдаг ч юм уу. Гэх мэтчлэнгээр яаж ч хувиргаж өөрчилж болно. Хоббин дээр манаас нэг хамт ажилладаг сэтгэл зүйч сургалтаар ярьж ирсэн. Эмэгтэйчүүдийн сэтгцэн эрүүл мэндийн сургалтын дээр юу юм бэ гэхээр хоббиг тордох дээр би одоо бага наснда мэдээ 18-таа даваа нэг гоё хоббитэй байсан байж болъё. Тэр яг одоо хоббитэй олъё гэхээр 18-таагийн даваагийн хоббиг одоо дээр авчрах гэдэг болно. Гэтэ яг тэр чигээр нь авчрахад мэдээж бэрхшээлтэй. Магадгүй чи ном уншдаг нэлээ хит ингээд ном уншдаг охин байсан байлаа гэж бодоход өнөөдөр тавчрах нь номын дэлгүүрт ороод номын үнэр өнөрлөх. Магадгүй нэг хуудас ном эргүүлэх.
эсвэл өөртөө зориулж ном авах. Яг тэр хэмжээгээр ингээд томоор хоббиг авчрах биш. Жижигээр одоогийн завгүй амьдралд чинь одоогийн нөхцөл байдалд яаж болох вэ? Тэрүүгээрээ л авчрах тухай. Нэг ийм байвал гоё санагдлаа. Маш сонин улсын хэлийг хамтдаа сурах. Тэ хинэнч мэдхгүй. Тэгээ хамт тийшээ аялах ч юм уу. Тийм бүр гэхдээ заавал одоо нэг амар лагмаг та биш. Зүгээр ингээд аюу сонин хэлнүүд дэлхийд дээр зөндөө байгаа шүү дээ. Бүр эртний хэлмэл сурах ч юм уу те. Тэгэж мэгээд хамтдаа эхлээд тэгээд тийм тийшээ аялах ч юм уу. Эсвэл тийм нэг юм эртний бичиг хамтдаа тайлж унших ч юм уу. Тэгвэл амар гоё санагдлаа. Тэгээд тэрүүгээрээ нэг тодорхой мэдлэгээний өгнүүдийг би эндээ хэлдэг. Тэгэж мэгдэг тийм үү. Хоёулаа л мэддэг тийм юутай болчихно шүү дээ. Гоё хэлтэй болчихно шүү дээ те. Тэр нь тэгээд нэг тийм common биш байх тусмаа бүр гоё ах. Хин хинэндээ бүр мэдхгүй хэл байвал бүр л сонирхолтой байх. Одоо гоё сонсогдож байна. Гинт тийм бодогдлаа. Тэгвэл гоё юм биш үү? Хамт хэл сурах хүнээ хайж байна. Хамт Египт хэл сураад Египт рүү аялъя. Тэ? Сонин очингуудлаа пирамид дээр байгаа нөгөө нэг шуу муу нар сарууд мод ингээд яцсан нэг тийм юм байдаг шүү дээ. Тэр чинь кинон дээр л нэг амар ингээл тайлал уншаад байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Шиг бол гоё юм шүү. Нэг юм сонин дүрс үсгнүүд мөсгнүүд эсвэл бүр амар гоё эртний дөрвөлжин бичиг гэж болж шүү дээ Монголын тий. Тэнгүүт төв намын сан ороод хоёлаа дөрвөлжин бичгээ сурангуутлаа төв намын сан ороод дөрвөлжин бичгтэй байгаа юмнуудыг уншаад явж иж болох нь шүү дээ тий. Басна сонирхолтой гоё сонсогдож байна. Тэгээд ийм жижигхэн үйлдэлүүд маань айгүй жижигхэн үйлдэлүүд байгаа бид нар. Тэгээд ийм жижиг үйлдэлүүдээр байшингаа батжуулангууд дөрөв мортон хол тийшээ яваад болох нэ. Ярахад л дөрөв мортон чи яваад өглөө. Сайн би дөрөв мортон ярахад хичнээн амар ууртай хүн байсан. Одоо буцаага 7 юутай давхартай байшингаа ярьсан чи байхгүй нөгөө дөрөвч проф сурахгүй миний уур муур гараа авчлаа. Ярахад л юм биш үү те. Ярахад л над дээр бол амар юм цусны юун дээр хүртэл мэддэгдлээ. Юун дээр даралтан дээр хүртэл сая дөрөв мортон ярахад ямар амар уур хүрвэ. Бүр амар стресстэй шүү дээ би. Хүн ярахад л хэцүү шүү дээ. Тэгэхэд чи эн чинь ингээд байхад ямар найлгомжтой шүү дээ, тий. Тэнгүүд энэ 7-оо эргээгээд ингээд дасгалууд төсөөлөөд хобби нэтрээгээд ярчингууд ингээд цэлэмчиж байгаа байхгүй. Амгалан зорилго нь нэг байгаа байхгүй бит хоёр эндээ аваад үлдээн харилцааг. Тэгээд зорилго нэгтэй байгаад хоёулаа хичээ гэж зорж байгаа бол ямар нэгэн жижиг үйлдэлүүдийг аваад байшингаа тортоол байхад яг өнөөдрөөс хийж болох зүйл юм шиг. Тий, тэгээ тууштай, итгэлтэй. Нөгөө хоёр багнаа мартаж болохгүй. Тэгээ энэ 7-г юу яа? Доор би description дээр даваагаас сууж агаад юу яач биччихье. Тэгээ хизээч ороод харахад сонсонгоо тэмдэглээд авахд чинь хэцүү шттэ. Манайхаа чинь бас нөгөө гэртээ байгаа хүүхдээ харж байгаа ээж нарыг өг сонсдог. Тэгээд гэрээ цэвэрлж явахдаа хүмүүс сонсдог. Машин бариад явж явахдаа сонсдог. Тэнгүүд учиргүй заа аюу гэсэн бэ гэд тэмдэглээд авахар хэцүү. Тэгэхээр хоёулаа description дээр нь бичиж тавьчих. Дөрөв мортныг бас бичиж тавьчих. Өнөөдөр ярьсан агуулгуудаа тий. Тгий. Түлхүүр өгнөд дээр нь. Тэгээ хоёулаа энийгээ тоглох уу? Тэгээ. За тгий. Ярих бэлдсэн юм дуслаа. Тэглээ. Гоё дугаар болж шүү. За хоёулаа шивнэг орхичээ. Гэхдээ шивнээ дээр жишээ нь юу байгаа вэ гэхлээр ойшгүй би. Тэгээд нэрээ шивнэг яасных шивнэг боловсруулахдаа ер нь энэ картуудыг боловсруулахдаа хэрүүлийн алим унахчихгүй юмсан гэсэн өнцгөөс бид нар боловсруулсан. Яс хаяхгүй гэдэг. Тийм, яс хайчихгүй юмсан. Тэгээ харилцааг аль болох нөгөө 7 давхрыг нь бэхжүүлээд аль болох юм эрэг таатай болгочих юмсан. Тэгээд бэлгийн амьдрал, бэлгийн харилцааг нь ч гэсэн аль-альны сэтгэл ханамжтай байхаар одоо бодолцож оруулж ирсэн. Тэр ч бас их чухал шүү дээ. Тийм. Тухайлбал дуусгаагүй байгаагаа чи яаж надад илэрхийлдэг вэ ч гэдэг юм уу? Иймэрхүү танин мэдхтэй холбоотой. Тэгээ танин мэдээ сайжруулж болохоор сэтгэл ханамжтай байж болохоор асуултуудыг оруулсан. Олон нийтийн газар гинэ. Давтамж гинэ. Сонсох дуртай дуу гинэ. Тийм дуу байдгүй гинэ. Гэх мэтчлэн шивнээ нь бол ийм сайхан зузаан, ийм асуултнууд байх нь байна. Бид хоёр бол одоо шивнээ мөвнө яахгүй.
гэр бүл, он цаг, бид гэсэн 3. Энийг бол найзтайгаа тоолчих болох юм байна лээ. Хоёлаа би энийг бодох нь ш тий. Тийм би бинээсээ асууя. Нэг карт суулчаад тэгээд би бинээсээ асууя. Тийх үү? Бид гэсэн юу ирвэл хоёлаа би нэгэ бодох нь. Тэгэх нь. За он цагаас би нэгийг авлаа. Энийг би даавгаснаа. За би бас аваад асуух. За би бас гэр бүлээс нэгийг авлаа. Чи бас гэр бүлээс аваарай. Энэ айгу хөөрхөн. Миний бүр хайр хүрдэг. Бид гэдгээс авлаа. За би бас. Нийт юу н хэдэн асуулт вэ? 130 асуулт байгаа. Тэгээд нөгөө саяны тоглоомын картуудаа нэлээд 142 карт байгаа. Асуулт нь бол 130 асуулт. 4 бүлэг 130 асуулт. За. Тэм надаас эхлэх үү? Би чамд асуух уу? За тгий. За гэр бүл. Өөрийн өссөн орчноосоо гэр бүлдээ давтаж бий болохыг хүсдэг зүйл юу вэ? Одоо өөрийнхөө гэр бүлдөө эрх чөлөөт байдал. Итгэдэг нэг тийм юу. Одоо ааж хоёр надад айгүй итгэдэг нэг тийм чи амьдралаа өөрөө яаж л бол яаж авч яв гэдэг. Гэхдээ тэр чинь хажуугаар нэг юм дагаад хариуцлах нь чи л өөрөө өрн шүү гэсэн нэг тийм мессеж байгаа байнга жоохон тийм дарамт байгаа ч гэсэн нэг юм би өөрийнхөө шийдвэрт эзэн байхад амар тусалдаг гэх юм уу? Чи өөрөө шийд. Чи өөрөө сонго. Чиний л амьдрал гэдэг нэг тийм эрх чөлөөт байдал гэх юм уу? Тэрийг л хүүдээ үгхийнсэн гэж айгуух боддоо шүү дээ. Чиний амьдрал чинь чиний гарт байгаа. Чи тэгээд яаж амьдрах нь өөрөө мэд гэдэг юмыг. Гоё гэхдээ амар төвчээр баха тий. Яаж чаддаг байна? Эцэг чадсан болоо гэж би боддоо шүү дээ. Тэрийг авчирмаар бидэг. Гоё философи байна танай гэр бүлийн. Манай ээж л ер нь тийм миний амьдралд оролцдоггүй гэх юм уу? Миний шийдвэрт оролцдоггүй гэх юм уу? Би гэхдээ асуувал зөвлөлтөд ярилцдаг л та. Ийм юм болов, тийм юм болов гэд заримдаа би чинь гинтийн амар шийдвэр гаргана штэ. Тэрэн дээр тэгээд ингээд алс сураал ингээл дэмжээл байцдаг. Намайг ер нь яач ч байсан. Би ч ингээд зөндөө итгэл юм тий. Амар итгэл. Би нэг яг одоо юу гэдэг зүйл юм бол гэж бодож энэ юуроос итгэлэл юм байна. Тэгээ жоохон байхад энэ төр хүртэл хилдэг байсан үгнүүдийг бодохоор би чамд итгэдэг шүү. Чи ингээд би чамайг буруу юм хийхгүйд чинь итгэдэг шүү гэж бүр яг айгүй онцолж хэлдэг байсан. Би чамайг одоо муу зүйл хийхгүй, буруу зүйл хийхгүйг мэддэг, итгэдэг шүү гэд. Тэгээд ээж бас нэг ингэж би нөгөө нэг яаж ингэхүү тийхүү бол заримдаа би ч нөгөө нэг толгойдоо бодсон юм үргэлжлүүлээ шууд ярьж мэрдэг байхгүй юу. Дотор амар их юм бодож модчихснаа тэрийг нөгөө нэг ээжэд хилцсэн гэж бодоод үргэлжлүүлээд ингээ айгүй рандом юм ярьцдаг байхгүй. Тэгэл нэг хүүхэд мөхтдийн л тухайл хүүгийнхаа тухай мухаал бас нэг ингүүл яад юм бол тэгвэл яад юм бол гэсэн юмнууд яриад байжсэн. Тэгсэн чинь чи хүүхдээ өсгөхдөө өөртөө итгэх хэрэгтэй. Чиний өсөж байгаа хүүхэд шүү дээ. Гэж ээж надад хэлсэн байхгүй. Тэгээд би та намайг өсгөхдөө бас өөртөө итгэсэн үү гэж яасан чинь тийм би бол нэг тийм муухай буруу тийм хүмүүжлтэй хүүхэд бол өсөхгүй баха гэсэн. Тэгэхээр бас ингээд надад итгэж байгаа шигэ манай ээж өөртөө айгуу итгэдэг юм байна лээ. Тэр нь надад бас амар гой сонсож байна. Тийм. Тэгээд чи хүүгээ өсгөхдөө өөртөө итгэх хэрэгтэй. Эсвэл санамаар юм байна. Тийм. Би ч яс хоёр үдтэй штэ. Яг санамаар юм байна. Тийм. Тэр айгуу гоё санагдсан. Тэгээд хүүдээ итгэх нь өөртөө итгэх нь. Тэгэл явж хахад болно доо гэсэн. Тэгээд надад бодон гэж толгоор орчихсон. Гоё юм байна. Миний ч толгоолоо дон. Та нар их орсон уу? Тий ээжтэй хайртай. Үнэхээр юу ч болчихсон. Тэгэл миний талд л байдаггүй. Гоё юу ч болчихсон л байдаггүй. За гэр бүлээс эрүүл гоё харилцаа сонсогдож байна. Гэр бүлээс. За хаана хинтээ хамт байхдаа яг өөрийнхөөрөө байж чаддаг вэ?
Гэртээ тэгээ бас найзуудтайгаа байна. Гэтэ бас найзууд нь тодорхой яг хэн бэ гэдэг олон төрлийн найзууд байгаа штэ. Гэр бүлдээ бол яг өөрийнхөө байдаг. Бас өөрийнх нь төрсөн нөгөө эгчтэйгээ хамт байхдаа бас нэг өөр. Тэгээ өөрийнхөө гэдэг нэг хүн хүнтэй өөр байдаг тий. Яг энэ нь ч би бас энэ нь ч би бид нар чих олуулаа шүү дээ. Тий. Тэр ч би штэ. Тий. Тэгэхээр аль нь чамд тухтай байдаггүй. Бүгд л тухтай. Яг тухайн орчинд эгчтэйгээ байгаа дүү даваас өргөн бас нэг өөрийнхөө. Тэр нь гоё. Нөхөртөөгөө байгаа эхнэр даваас өргөн бас өөрийнхөө тэр нь гоё. Тэгээ найзуудтайгаа нэг өнөт зүйл нийлсэн тийм найзуудтайгаа байгаа нь бас нэг өөрийнхөө. Би нэг 2 3 тийм найзуудтай нэг картыг хийсэн нэг нь бас байгаа. Тэд нартайгаа хамт байхаараа бас яг ийм нийгмийн төлөө хүнд зүйлтэй юм нэг өөрийнхөө даваас гарч ирдэг. Олон нийтийн дунд байхад бас л тэр орчиндөө бас л өөрийнхөө л байх Тий, шүү. одоо ч өөрийнхөө л байгаа шүү дээ. Одоо ингээд шин персона нэмлээ шүү. Подкастер. Подкаст хийдэг даваа. Анхны подкаст. Тий. Орж байгаа. Тэгээ энд чинь бас чи өөрийнхөө л байх шүү дээ. Тий, өөрийнхөө л байгаа. Сонин шүү. Харин тий. Энийг бас яруул гоё сэдв байдаг. Бас яг энэ олон дүртэй хамааралтай бас нэг онол байдаг. Өөрийнхөө олон дүрүүдийг гаргаж ирээд тэрнтэйгээ ажиллах тухай илүү өөрийгөө ингээ өөртөө зөөлөн хандаж өөрийнхөө аль дүрийг бас жоох өөрчлөмөр байна гэдэг дээр ингэж ажиллахдаа хамааралтаас нэг тийм сонирхолтой зүгээр онол байдаг санагдчихлаа. Нөгөө нэг олон ийм ааштай ч юм уу эсвэл олон ийм яг хөө тэр өөрийнхөөрөөнүүд чинь тэр олон өөрийнхөөрөөнүүд чинь их хоорондоо зөрөхгүй штэ гинт өөр болохгүй. Гэхдээ яг хөө холооны өнгө зан характер бие авч байгаа байдал жоохон өөр болдог. Тэгээ үнэт зүйл дээрээ нэгддэг. Тэнгүүд энэн дээр бас ингээд хүмүүс нөгөө нэг би ч гэсэн айгүй паниктдаг ус байхгүй. Аль нь яг би юм бэ гэж. Тэнгүүд бүгдээрээ л би л гэдгээ хүлээн зөвшөөрөөд тэгчингүүт амар юм тайван болцсон гэх юм уу. Тэгэхгүй л ингээд өөрийгөө ч гайхаадсан байхгүй. Би ч их олуулаа. Их олуулаа байдаг болохоор тэг амар гайхаадсан. Тэнгүүд угаасаа л хүнд чинь тийм олон л юм персона байдаг. Тэрийг харин илүү таньж мэдэх тусам амар олон юм багж зэвсэгтэй болсон юм шиг надад мэдрэмт төрсөн шүү дээ. Хэдэн хувийг хэнийг гаргаж ирэх вэ гэдэг тий яг тий. Бүр алга урвуулсан юм шиг өөрчлөлт биш. Тодорхой хэмжээний өөрчлөлт байдаг. Тэрийг ингээд танаад мэдээд тэгэх тусам айгүй юм гоё тайван өртөө ихтэй ч юм уу болцсон юм шиг санагдаад байдгийн. Тий өөрийгөө илүү таньж мэдсэн. Тий. За дараагийн асуулт байлаа. Гоё асуулт байлаа. За он цагаас асуулаа. Амьдралынхаа төгсгөлд хийж амжаагүйдээ харамсах зүйл бидэнд байх болов уу? Надад уу? Тийм чамд гэдгээр асууя. Энэ бол хос дээр яхта хоёулаа хамт хийгээгүйдээ харамсах зүйл гэж орж ирж байгаа юм байна. Гэхдээ одоо чамд яг амьдралын төгсгөлд амар олон газраар аялаагүй харамсах юм болов уу? Магадгүй аялахгүй л байгаад байвал сонин соёл иргэншилтэй танилцаагүйдээ ч юм уу. Тэрийг илүү их дэлхий чинь ингээд амар том байгаад байдаг. Амар олон соёл иргэншил байгаад байдаг. Тэрийг таньж мдээгүй байж байгаа өнгөрчих юм бол айгүй харамсах юм болов уу гэж бодогдчихно. Аялах дуртай хүн байх нэ. Дуртай юм бэ нэлээ. Тэрийг бас саяхан л нээсэн. Тэгээд айгүй сониуч ханддсан байлээ гэж бодсон. Тэрэнд. Тэгээд аялдаг юугаа бас айгүй ойлгосон. Би нөгөө нэг олон хүний очиод үзээрэй гэдэг газруудад айгүй дургуун билээ. Одоо нэг заавал одоо тэр газар очих юм бол тэрийг үзээрэй гэдэг нэг юм юунууд байдаг шүү дээ. Тэр мэрэнд айгүй юу юм бэлээ. Сэтгэл хөдлөлтгүй айгүй надад тийм төвхтэй цагийн гарц юм шиг санагдаад идэм билээ. Тэгэхгүй яг тэр газрынхаа зүгээр л ямар ч юм юугүйгээр за нэг тэр хавцаал явъя та гэж бодоол булан эргээл сонирхоод явчих нь илүү гоё санагдд юм байл. Тэрийг айгүй анзаарч мэдсэн. Гоё байна. Би бас тийм захаар нь орж үзэх дуртай. Захаар гоё тий. Яг нэг юм
яг л тэр улсын тэр хотын л хүмүүсийн амьдардаг газар мазрыг хараад ингээд сууж мөх гоё тий. Олон жуулчид хараад биш тий. Ажиглаад тийх гоё тий. Гоё ахуйтай нэлцаал. Тий. Гоё шүү. Зя. Он цаг уу? Тий он цаг. За зөвхөн бидэнд зориулсан төгс нэг өдрийг зураглах гинэ. За. Энэ яасан хөөх юм бэ? Тийм байна. За бит хоёр хийвэл шууд бодогдчих. За яг өнөөдөр шиг өглөө нь ингээд одоо 3 сарын дугаарыг ч юм уу бичээд үргэлжлүүлээд бит хоёрын хамтын найзууд юм байгаа. Тэр хүмүүстэйгээ уулзаад хоол идээд тэгээ ийм хөлөг тоглоом ч юм уу тоглоод тэгээд баахан орой болтол юм яриад тэгээ өдрийг дуусгах. Төгсгөлт нь караоке ороо. Төгсгөл хэсэгт нь бас нэг 2 3 пив уулчихсан. Тэгээ караоке ороод баахан дуулж хагаад тэгээд нэг гээд харах. Шууд ороод ирлээ. Гоё юм байна. Тгий. Дараа сарын дээрээ тгий. За тгий. Дараа сарын дугаар биччихээ тгий заяа. Зя. За бид хамтдаа гаргасан амжилтууд жижиг байсан ч хуваалцаарай. Өнөөдрийн дугаар. Тийм өнөөдрийн дугаар том амжилт байна. Энэ бол том амжилт, гоё дугаар бичиж байгаа. Маань амжилт. Гоё яана. Зя. Надаас хизээч асууж байгаагүй нэг асуулт. Ийм юу биш тийм ямар сонирхолтой. Зөндөө асуулт байгаа. Бид тээр ч бас танилцаад удаагүй байгаа. Тийм. Ингээд нөгөө хүндээ шууд асуулт асуух эрх хүчж байгаа юм байна шүү дээ тий. Тийм байна. Би асуулт одоо хосуудад бол бас утгана шүү дээ тий. Мэдхийг хүсдэг. Тэгтээ хариулахгүй байгаа даа. Тэгэнгүүт би хариулахыг хүсэхгүй байна гэдэг карта ашиглаад. Тийх нь байна шүү дээ. Эсвэл байна шүү дээ тий. Хоёулаа хариулах гэдгийг гаргаад ирж болох юм байна. Тийм байна тий. Асуултыг эргүүлчих болох юм байна. Залтай эн чин бас энэ асуултыг алгасах гэдгээ гаргаад ирж болох юм байна бас. За би гэхдээ асуунаа. Карта ашиглахгүй. За энэ 100 гоё аялал төлөвлөж байгаа юу? Энэ 100 уу? Тийм. Энэ 100 өөр хугацаанд ч юм уу? Хөдөөл явна да сайхан. Тэгээд найзуудтайгаа булган явах энэ жил айгу өнгөрсөн жил айгу гоё байсан. Манай найзууд булган явдгийн. Тэгээд би энэ жил анх удаа яг ажил мэжлийн цаг цав таарад явж үтсэн байхгүй. Булган чи ямар үзэсгэлэнтэй газар юм бэ? Тэгээд найзуудтайгаа тэгж явах амар гоё байсан. Энэ жил болохоор заавал бас булган явмаар байна. Тэгээд тохироо бүрдвэл би бүр нөгөө юу ормоор байна. Хөвсгөлийн цагаан үр сум руу дахиж явмаар байна. Бүр тэр чинь нөгөө нэг алслагдмал хамгийн захын хамгийн хойтлын сум тийшээ нэг хэдэн жил өмнө явж исэн. Тэгээд тэр үнэхээр яг үлгэрийн газар. Бүр наадмын өмнө л явах хэрэгтэй байлээ. Наадам болоод нам руу болоод тэнд чинь ерөөсөө л яг наадам болоод битүү бороо орчдөг гинэ. Тэгээд гол үерлээд машин дээр явхаа болчдөг. Тэгээд тэр чинь ингээд хитэн гол зам нь айгу хэцүү замтай. Тэгсэн мөртлөө очичоор интернет өндөр хурдны интернеттэй тог цэглэгаантай амар гоё тухтай юм байлээ. Бүх юмнууд нь тэндээ байдаг. Тэгээд наадмын өмнө явахгүй бол нөгөө нэг голлын ус ихтэй боогдчихдог болохоор тэгээд яг би очиод яг гоё тархи амраагаад 10 хоног байна. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй. Тэр манан энтер бууж байгаа. Тэр голын нөгөө нэг хөндийн нүүд. Өсгөл гоё шүү. Тэгээд яг нөгөө 20 сартг нь ингэж 20 сартгийнх нь ар хэсэг нь ингэж харагддаг. Тэгээд тэрэнд уйлангарын хөндөй билүү. Нэг тийм хөндөй байсан. Бид нар нэг юм айгуу хөрхэн имэдэр очисон. Тэгээд өглөө ингэж боссон чинь уулан юм уу? Үүлэн юм уу? Тэгээд ийм хөвч тайг гэж бүр ингээд амар сүрдэм юм бэл шүү дээ. Миний мэддэг моднууд чинь зүгээр юм байлээ. Тайг гэдэг чинь бүр ингээд шал хэдэн мянган юм ааш. Тэгээд тэр ингээд амар гоё хаашаа чарсан ингээл ногоон тэгснээ ингээд
уул нь юм хурц. Тэгээд юм үнцгнүүдтэй үнцгнүүдтэй. Тэгээд тэр нь юм хад мадтай бол цайраад харагдаад тэгээд зарим уул нь мөх цастай. Тэгснээ ингээ өглөө манаа ингээ суудсан. Тэгээд ингээ ном ногоо амар сонин зураглал. Яг нэг юм үлгэрийн газар ирсэн юм шиг. Тэгснээ ингээд юм хөөрөөддөг нэг юм сонин. Би тийнд очиод амар баярлаад нэг юм байх ёстой газараа байгаад байгаа юм шиг санагдаад. Нэг л юм баясал төрөөд. Тэгэл ингээл хүмүүсийн харахаар амар гоё нэг юм хамаат нуттайгаа уулзсан юм шиг санагдаад амар сонин тийм сэтгэл хөөрөөдсөн шүү дээ. Тийшээ дахиж явмаар л байна. Гоё сонсогдож байна. Яа хөсгөлж гоё шүү тэр гоё юм байлээ. Нурууд нь. Яа. Тийм зундаа бол тийм сайхан Монголоо л гэсэн аяллууд төлөвлөж байна да. Гоё аялал сонсогдож байна. Зургийг үзнэ. Тэгээрээ Стори хийгээрэй. Өө би ч битүү тэрэндээс тэ нэрээ хүн залхахтал стори хийдэж шүү дээ. Сторинаас уулыг харнаа тэр. Тэгээрээ мононг. би юу яана одоо явчаа тэр видеог үзүүлээ за. За бичээд авцсныг юу хаа бүр тэр oh my god амар гоё. Гоё аялал. Одоо ч гэсэн сэтгэл хөрчлөө уйл марч Харин бишсэн. тий сонсож амар гоё. Шууд явчихмаар ширчлээ. За дуусах хоёлаа. За тэгээ ингээд ийм сайхан дугаар боллоо. Дараагийн 30-нд болохоор 2 зочинтой дахиад хайрын тухай ярих болно. 3 дугаар сард болохоор 3 дугаар сарын сэдв маань энэгшил. Тэгээ энэгшил дээр болохоор бид хоёр дахиад нэг дугаар хамтдаа хийн. Ариун зул бид хоёр нэг дугаар хамтдаа хийн. Тэгээд ариун зул нэг зочинтой байх нь, би нэг зочинтой байх нь. Тэгээд 3 сартаа шийдээд тэгэж ингэж сартаа ингэж нөгөө нэг сэдвтэ ордог болсон ч бас айгуу гой санагдчихэж байна. Айгуу амар байна надад бас. Тийм ээ. За тэгээд баяртай бүгдээрээ. Баяр.